За сайн байцгаана уу эрхэм үндэд үзэгчдээ. Заяа санаанда төвөөс эрхлэн явуулдаг ээлжит подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид нар бяцлаглалын талаар ярилцъя. Сонирхолтой ярилцлага хийя гэж. За тэгээд та бүхнийхээ харж байгаачлан өнөөдөр Заяа санаанда төвийн бяцлаглалын 3 багш яг зэрэгцээ сууцгааж байна. Тэгээд та хоёртаас өнөөдрийн мэндийг хүргэе. Бяцлаглалынхаа талаар ялангуяа одоо яг Заяа санаанда төвийн хамгийн одоо үндсэн үйл ажиллагаа хамгийн одоо үнцэнтэй зүйлийнхаа талаар ярилцах болсон доо. Үнэхээр их таатай байна. Та хоёртаа бас маш их баярлалаа. За Заяа санаанда төвийн үүсгэн байгуулагч багш Заяа байна. Та бүхэн таньж байгаа. За 70 дахь хүн зэрэг сэргийгдсэн мэдээ бяцлаглалыг орой анги, за өглөөний ангийг бас удирж ирсэн онлайн танхимаар удирдах явуулдаг. За мөн биоэнерги шинжиж хийж байгаа баялагмаа багш байна. За миний хувьд бяцлаглалын багш болон тоон зурхаан зурхаач биоэнерги шинжээч Ариун байна. За өнөөдөр бид нар бяцлаглалын талаар ярилцах чинь. За эхний одоо асуулт маань болохоор бяцлаглалын тухай энэ талаар бас хүмүүстээ ойлголт өгье гэж бодож байна. За бяцлаглал гэж юу юм? За бяцлаглалын тухай. За бяцлаглалын тухай гэхээр хүн болгонд нэг ерөнхий ойлголт явдаг. За энэ маань эртээр үеэсээ л гэж яригддаг да. Нөгөө 10 хэдэн мянган жилийн өмнөөс гээл нөгөө яг бяцлахал үүссэн түүх гэд яваад өгдөг тий. Тэгэхээр энэ цаг үед бол бяцлаглалыг хэрхэн яаж хийж ийнэ гэвэл бас нэг юм одоо уламжлалт бяцлал. За буддийн инкүү ухааны уламжлалт бяцлаглаас гадна их олон төрлийн бяцлал байгаа. За орчин цагт бол хүн өөрсдийн одоо сурснараа за тэр нөгөө бүгд эрэлжид байдаг хүн. За одоо сүүлийн үед одоо сүнсний сэрэлт их явагдлаа гэж яригдж байна. За бяцлаглалыг бол би хамгийн түрүүнд өөрийн сэтгэлийг амар амгалан тайван болгох яах аргагүй зүйлээ гэж хэлэх байна. За бяцлаглал гэхээр хамгийн нэгдүгээр за өөрийн сэтгэлийн амар амгалан за сэтгэлээ гол нь удирдах сурахад л би бяцлаглалыг хийдэг гэж ойлгодог. Хамгийн энгийнээр хэлгээд. За өшөө ярих юм бол зөндөө олон ач холбогдол байдаг. Хамгийн онцлог нь гэвэл би ихний хэлжинд сэтгэл санаагаа өөрөө удирдах мөн амар амгалан тайван байлгаад л энэ бяцлаглалыг хийдгээ л гэж л. Бяцлаглалын ач холбогдол за тэгэхээр хамгийн түрүүлээд одоо бяцлаглал гэж яг юу юм бэ? Тодорхойлж юу гэж хэн юу гэж ойлгож байгаа вэ? За бидний хувьд бол юу гэж бодож байна гэхээр бяцлаглалын тухай өнөөдрийг хүртэл судлаж үзээр за бяцлаглал гэдэг зүйлийн тухай түн дотор байгаа агуулгынхаа тухай бодохоор бяцлаглал бол зөв амьдрах ухааны арга техник юм байна. Өөрийгөө зөв одоо удирдах чиглүүлдэг арга ухаан юм байна. Тийм ээ. За түүний тусламжтайгаар бид нар хязгааргүй их боломж ерөөсө төсөөлж байгаагүй тэр их чадамжтай хүрч болдог тийм нэг хэрэгсэл байна гэж. Тэгэхээр аливаа нэг зүйлийг хийхэд нэг арга ухаан байдаг тийм үү? Одоо сайхан цай чанахын тухай сайхан барилга барихад ч гэдэг юм. Ингээд зориултаараа бидний зорилгод нийцэх зүйлсүүд ямар одоо зориулттай вэ гэдгээсээ шалтгаалаад байх бах. Тэгвэл хүн ер нь яах гэж төрсөн юм бэ? Энэ хорвоод яах гэж мэдлсэн юм бэ? Ямар одоо утга учир, ямар даалгавартаа хүрэлцэн ирсэн юм бэ? За түндээ ер нь яаж хүрэх юм бэ? Магадгүй тэр хүн гэдэг төрөлтний чинь ирсэн даалгавар утга учир бол энэ насанд ирсэн үеийн хуврыг сайхан дүүргээд түүнийхээ дараагаар бас бидэнд дахиад хамгийн дээд хэмжээстэд одоо бурханлаг мөн чанартай хүрхийгээд гэгэрэл төрөх боломж гэж харж байгаа шүү дээ. Энэ насыг энэ хүн төрөлтний. Тэгвэл үүнд зориулагдсан буюу энэ зорилгод нийцсэн арга техник юм байна гэж бодож байгаа. За ингэж судалж одоо харсан. За тэгвэл үүнд зориулагдсан техник дотор бид нар юу байна? Юу хийж болох юм байна? Энэ орчин цагт одоо үүнийг яаж ойлгох юм? Ямар арга техникүүд байна? Түүнийг судлаад, ашиглаад, үр дүнгийг хараад ингээд явж байгаа энэ зам мөр байна тий. Энд мэдээж түрүүн одоо байлгаа агшилсан олон шашны урсгалууд байна. Тэн дотор байгаа арга ухаанууд, техникүүд байна. Өөрсдийн гэсэн онцлогтой төр чинь. Тэгээд түндэ хүрэх арга замтай. За хэн ямар арга зам, ямар одоо замыг өөртөө бий болгож байгаа вэ? Аль нь одоо таарж тохирсон бэ гэдгээ сонгож байгаа л үе. Яг энэ цаг мөчид болж байгаа. Маш их хүчтэй дэлгэрж байгаа, маш хүчтэй одоо судлагдж байгаа ухаан байна гэж харж байгаа. Тийм ийм байна. За миний харж байгаагаар хүмүүс одоо бяцлаглалыг маш олон шаардлагаар одоо хэрэгжилж байна. Эрүүл мэндийн хувьд, одоо ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн хувьд, за дээрэс нь өөрийнхөө одоо дотоод чадамжийг бас илүү нээхийн тулд, за илүү одоо өөртөө ийм тайван амар амгалан байдлыг үүсгэх энэ одоо энэ маш олон зорилгоор хэрэгжилж байгаа. Тэгэхээр бяцлаглалын ач холбогдол бол одоо дуртад башгүй байна. Тэ? Энэ олон бяцлаглалын төрлүүдийг бас ярилцъя. За миний хувьд гэх юм бол за нэг Даран Базар багшийн хөтэлдэг мэгзмийн бяцлал сая хийлээ л дээ. Нэг 12 сарын за
23 оны 12 сарын 7-ноос за энэ 24 оны 5 сарын 15-ны хүртэл. За энэ дээр ингээд нөгөө нийтээр мэгзмийн бясалгал хийдэг юм байна. За энэ дээр бол нөгөө бүдийн ухааны гэсэн үг тийм бүдийн ухааны за бомшийн бясалгал гээл бас хүмүүс ярьдаг. Зөв би жишээлээд ярьж байгаа. Тэгээ олон төрлийн бясалгал байдаг гэхээр надад арай ойрхон болохоор буддийн бясалгалууд байгаа юм. За хийлээ энэ дээр олоолаа нийлээд юу буйна одоо тий цоглуулж хийдэг гэдэг утга байгаа. За тэр нь юу гэхээр нийтийн буйн. За нийтийн буйн гэхээр нэгсний нийтээрээ хамтдаа хийсэн буйн маань шамшигддаггүй юм байна гэж үздэг. За нэг хүн ганцаараа хийх юм бол бид нар нэг ууралдаг ч юм уу. За ямар нэгэн зүйл буруу ихээр тэр тухайн хүний нөгөө хийсэн буйн шамшигдчих юм байна. За тэгэхээр яг хүүхээр за нэг 110 одоо нэг хүний те нэг 110 мянга энэ хугацаанд ч та сая хэлсэн хугацааны хооронд 110 за эсвэл 111 мянган одоо эрх тоолох юм бясалгал байгаа юм л та. За тэрэн дээр болохоор өдөр болгоо нэг 7 эрх 108-аар 7 эрх тоолоход энэ тоо маань болж байгаа гэсэн. Тэгээ ингээд үзэхээр яг хүүхээр тэр бясалгал дээр болохоор за богд зогохыг одоо нэгснээ 2 шавтантай за өмнө өгтөр угаада одоо тодорч ирсэн байна гэж. За өөрийнхөө жишээ нь баруун зүүн гарталтаа жишээ нь баруун гарталтаа аавыгаа зүүн гарталтаа ээжигээ за тэгэл ах トゥ хамаатаас за тэгэл их болсон 600 хамаг амтан гэж бүхий л нөгөө хамаг амтай бүхнийг хойноос суулгацсан байгаагаар тий. За тэгээд дээр нь тэр богд зогох маань 2 шавтайгаа ингээд суухад нөгөө зүрхнээс нь нэгснээ ийм цагаан гурсаар ийм цагаан аршаа одоо нэгснээ бидний зулаан оройгоор орж ирээд нөгөө ингээд нөгөө дүүргэх нөгөө техник явж байгаа юм л та. Нөгөө түрүүн заяагч мөн нэрсэн дээ нөгөө бясалгал дээр ийм техник байдаг. За хөлийн удаас ахуулаад өөрийгөө дүүргэж байгаа тэр. Одоо нөгөө намайг дүүргээд өгч ийн гэсэн үг шүү дээ. За тэгээд эхлээд нөгөө бүрэн төрөн байдаг гэдэг ч харагдаж. За дүүргээд за тэгээд тэр дүүргсэн юмараа дараа нөгөө өөрийнхөө тэргүүлшгүй цагаас одоо хураасан би хэл сэтгэлийн нүглийг одоо ариусгаж тэрийг одоо ариусгаж байгаа. За дараа нь богд зонхо болго 2 шавийнх нь шавьхаа одоо нөгөө гурсаар бас л нөгөө шар өнгийн харшаа бас орж ирж байгаа гэх мэтчлэн тий. За энэ болгон нөгөө тандаа нөгөө дотор их хүчтэй бодож бясалгаж хийдэг нөгөө мэгзмийнхаа бясалгалыг нөгөө тоолох явцдаа. За гих мэтчлэнгийн бас байна. За дээр нь хуучны нөгөө гад умбын дээдсийн бясалгал гэх юм бол нөгөө тийм боловсролын бясалгал гэдэг зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөд амьсгалаараа гаргах, амьсгалаа авах дээр. За амьсгалаа гаргахтаа яг үгээр за их болсон 600 хамаг амтай бүхнийг одоо тэтгэдэг те. За тэр хүмүүстэй бүх сэтгэлийн амар амгалан аз жаргал бүх сайн сайхан бүхнийг одоо тэр амьсгалаараа гаргаж тэр хүмүүст өгж гин гэдэг бясалгал хийж байгаа. За нөгөө амьсгалаа авахтаа болохоор за хамаг амтны за амтай болгоны одоо өвдөж байгаа сэтгэлийн зовлон байдаг юм уу? За бүхий л тэр нөгөө зовлон зүдгүүр одоо юу гэдгийг тэр айц төгшөөрч гэдэг юм уу те гих одоо бүтлгүүтэл байдаг юм. За бүхий л одоо тэр болохгүй бүтггүй байгаа ч юм уу таагүй бүх зүйлийг би амьсгалаараа тэр бүх хүмүүсийн зовлон одоо өөр тэр авч хураагаад те ингээ эргүүлээд амьсгалаа гарахтаа бусдад дандаа алж жаргал сайн сайхан сэтгэлийн амуураа амгалан өгдөг гих мэтчлэн ингээд их олон одоо жишээ нь бясалгалууд байгаа. Тэр дундаасаа бүдийн ухааны одоо гүн ухаан философи тал дээр үндэслэн бясалгалууд бол байна. Жишээлбэл тий. Бясалгал гэдэг ухаан өөрөө одоо агуу юм л да. Тэгэхээр тэргүүлшүү зэрэгт за ер нь хүн төрөлтөн хизээ үүсэж бий болсон юм. Байгаль дэлхийн маань хизээ үүсэж бий болсон гэдэгтэй холбогдож байгаа юм. Тэр үүсэл гаруулыг нурагшаа бид нар ном сударт бичснээр одоо харж байгаа боловч хэрвээ ном судар одоо үүсэж бий болохоос өмнө байсан гэж үзэх юм бол за дэлхийн маань хизээ үүсэж бий болсон, хүн төрөлтөн хизээ үүсэж бий болсон. Одоо бидний эргэн тойронд байгаа ан амтаа одоо аратанжиг бүртэн амтан урам бол хизээ бий болж одоо үүсэж бий болсон. Тэр одоогийн одоо тогтцтой хизээ бий болсон. Тэр цагаас эхлүүлээд энэ одоо бясалгал гэдэг зүйл бий болж байгаа юм л да үндсэндээ. Тэгэхээр ганцхан хүн бол бясалгадаг биш ээ. За байгаль дэлхийн орон зай тэр чигээр одоо бясалгалын төлөвт байнга байж байгаа гэж үзнэ. За тэгвэл байнгын бясалгалын төлөвт байгаа энэ орон зай ганцхан хүн биш тэр амтэнч тэр зоо нэг цэцэг урмалч тэр одоо байгаа дээрээ энэ одоо бясалгал одоо байнгын тим одоо орон зайд бол оршин байдаг гэж. Тэгээд хүн гэдэг дээр одоо хүрээд ирэх юм бол яалтчгүй одоо арга билгийн одоо сүлэлдээтэй арга билгийн одоо ухаантай. За хүн гэдэг төрөл авсан. Тэгвэл би энэ орчин дэлхийд дээр хүрээд ирсэн юм чинь ямар нэгэн байдлаар би энд амьдрахын тулд аргын талд нь ч тэр бэлэг ухаандад ч тэр аль алинд нь хэрэгцээтэй одоо учраас за хүн гэдэг төрөлтний одоо энэ үеийг одоо энэ насны үеийг одоо дуусгахад тийм ээ энэ одоо дүүргэж сайхан болгоход одоо үр дүнтэй болгоход гэсэн үг шүү дээ. Илүү одоо түлхүү ашиглаж байгаа юм л да.
Тэгэхээр би энэ байгальтайгаа ирсэн зогтох юм. Миний одоо ирсэн газар юу юм? Хамгийн гол нь. За ирсэн газар маань юу юм? Үүсэж бий болсон газар маань юу юм? За цаашдаа үүсэж бий болсон газраас гадна за би юу юм? Хүн гэж юм бэ тий? Хүн гэдэг төрөлтөн одоо төрөл авжээ. Энэ төрөлтөн одоо ямар утга учиртай юм бэ ер нь? Энэ яах гэж ирсэн юм бэ гэд энэ бүх зүйлтэй энэ уялдаа холбоотой байгаа юм. Уялдаа холбоотой. За тэгээ хүн ямар зорилгоор хийж нэхэр хүн гэдэг төрөлтнийхөө одоо энэ үлийг давах зориултаар. Тэгэхээр байгаль орчин, эргэн тойрон бүх зүйлтэйгээ одоо яаж хамсаж амьдрах юм бэ? Харьцан байх юм бэ? Ямар одоо зөв зохицолтойгоо тэнцвэртэй байх юм бэ гэдэг тухайд. Нөгөө талдаа энэ хүн гэдгийг буюу биегээ таних тулд хийж байгаа. Тийм үү? Биегээ таниад биегийнхаа одоо учир жансан, учир одоо байрыг олох. За түүний одоо дотор байгаа тэр хязгааргүй чадамжинд хүрэхийн тулд энэ техникүүдийг ашигладаг юм байна. За энэ техникийг ингээд одоо хүртэл хэрэгцээ ингээд судлах юм бол маш олон төрлийн. За яг үндсэндээ ингээд өнөөдөр эрдэмтэд ч тэр за одоо бясалгал хийдэг хүмүүс ч тэр за олон нийт судлаад үзэхээр 9 юм том төрөлд хуваагдчихл байна л да. 9 том төрөлд хуваагдаад тэрэн дотроо хэмжээс гэж байна. За юунд зориулах юм бэ гэдэгс хэлж байгаа. Төрийн баялаг хэсэж чинь за одоо хүн өөрөө өөргөө тайвширч төвлөрүүлэхийн тухайддаг гэдэг. За тэндээс ахуулаад дээшээ ингэж төрөл ахиж ингэж улам тэр техникүүд боловсронгуй болж маш олон аргууд байгаа. Түүнээс боловсронгуй болгож ингэж явсараад хүн сүнсний түвшний буюу тэр одоо амьрлахын тухайд хүртэл тийм түвшний одоо бяцлуулууд хийх боломж байна. Зориулга бол өөр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би тайвширхын тухайд хийж эхлэх юм уу? Амар амгалан төрөх юм уу? Би оюун санаа ур чадвараа дээшлүүлэх юм уу? Эсвэл би онц сурах гэдэг юм уу? Тэгвэл би эсвэл би ялаар болох гэдэг юм уу? За сэтгэлийн амар амгалан төрөх гэдэг юм уу? Ишөө бүр дотоод потенциал руу ороод энэ өөрөөс хайлаад орчлон руу тэмүүлэх юм уу те энэ бүхэн бол энэ хязгаар байна. За тэр бүхэнд чадвар байна. За бас явах хэвээр шат дараалал гэж бас байна. За ингээд явсаар хагаад хүмүүс ерөөхдөө хэмжээстүүд дахиж явсаар хагаад энэ бүхэнд одоо чадвахууд далаац бүр хүчтэй болж ирээд ингээд энэ одоо ач холбогдлууд нь ирж идэг юм энд одоо таньж барих мэдих таних зүйлсүүд асар их олон байна гэж. Тэгэхээр ер нь бясалгал гэдэг зүйл бол бид яг эцсийн бүлэгтээ нэг юм уулын орой дээр гаргах зорилготой байдаг. Нэг уулын оройл зорчих. Тэгээд энэ уулын орой руу болохоор ямар замаар би очих юм бэ гэдэг л өөр байгаа. Тиймээ дээрдээ бол бурхтын одоо төрлөнч бай, зорилгонч бай, юу нэг л байж байгаа. Тэгээ бидний одоо хүрэх гээд байгаа газрыг хэлж байгаа шүү дээ. Тэнд бол нэг байгаа. Харин тэр лөө очдог зам нь олон байгаа болохоор бид нар тэр сайн, энэ муу, за энэ болдог, энэ болдгоо гэдээ бас нэг юм юунууд яваад байгаа юм л да. Гэтэл тийшээ бид нар мөлхөж очих юм уу? Дугуйтаа очих юм уу? Машинаар явах юм уу? Онгоцоор хүрэх юм уу те? За тэгээд замдаа одоо юу туулах юм бэ гэдэг чи их олон төрлөл болж байна л да. Тэгээд энэ бүхэнд бид нар ингэж зорж явсаар байгаад ямар нэг аргахыг хэрэглээ. За тэрэн тэгээ шашных байх юм уу? Тийм ээ. Одоо энэ олон бяцлаглалын төрлүүд байх юм уу? Тэгээд дээрэс нь энэ улс их орнууд чинь хүртэл энэтэй чинь холбоотой болж байгаа тийм. Одоо дорн дахныхан ямар хийдэг юм бэ? За одоо энэтхэг хүмүүс яадаг юм бэ? Түүрх хүмүүс яадаг юм бэ? За одоо ингээд өрний дорныхан яаж энэ одоо бяцлаглалын төрлүүдийг ашиглаж ин амьдрал ахуйгаараа яаж одоо туулсан байна? Түүх нь ямар одоо батлагдсан байна? За хин байна? Тэнгүү тэнцээ чинь дагаж дуурайдаг хүмүүсүүд гараад ирж байгаа. Бид нар бүгдээр мэдж байгаа Будда. Тийм ээ. За Христ байна. За Кришна байна. За тэгээд одоо Мелбогд байна. За ингээ ярих юм бол гэгэрсэн олон хүмүүсүүдийн тухай яригдаж эхлэх баг. Тэр битгий хийх олон хүмүүс байгаа. Энэ хүмүүсийн зам туулсан туршлага зүйл бидэнд ингэж болдог юм байна гэдэг урам зориг түүнээс гадна арга аргачлалыг үлдээгээд тэрнийгээ бид нар туулсын туршлагаараа өөрсдийн туулах тэр үнний туршлагаараа бас баяжуулаад бусдаа өгөөд ингээд явдаг л учиртай тийм үү. Гэхдээ л зорилго нь бас л түн адил нэг л байна. Тэгээ тийшээ зорж байгаа юм зорилго руу явж байгаа юм байна гэдэг. Тэгэхээр энэ зориулга л хамгийн чухал гэж бол хувьдаа бодож байгаа. За ингээ 9 төрлийн бяцлагал дотор бол мэдээж хамгийн чухал зүйл юу байдаг вэ гэхээр эхлээд бяцлагал хийж байгаа хүн юунд зорж байгаа вэ гэдгийг ойлгож байгаа. За тэг хинбэ гэдгийг таних гэдэг шүү дээ. Би юу чаддаг юм ер нь. Хүн гэж ингээд за иддэг юм бэ, нуудаг юм байна, ажиллаа хийдэг юм байна, хоорондоо харилцдаг юм байна. Тэг хайрлаж дурлж болдог юм байна. Бодож сэтгэдэг юм байна. Оюун ухаантай юм байна. За энэ сэтгэл гэж ерөөсөө агуу зүйлээд юм байна. Баригддаг юм байна. Тэр чинь мэдрэгддэг юм байна те. Энэ тэгээд ишөө цаашаа ямар чадамжтай юм бэ гэдгийг ерөөсөө яаж таньдаг юм бэ гэж. Тэгвэл энийг ямар нэгэн машинаар, механизмаар төхөөрөмжөр бол ингээд атгаад үзчих боломж байхгүй тий. Түүнийг хэмжээд үзчих боломж байхгүй. Харин үүнийг яаж хэмжиж болд юм бэ гэвэл өөрийн туулсан туршлага өөрийгөө бий болгосон тэр чадамж за бусдад ингээд таниулж байгаа тэр зүйлээр шүү дээ. Тэгээ хаа хурж болж байгаагаа ингээд. Тэгээ энэ бол өөрчлөлтүүд энэ бүхэн зүйл бол хүнд өөртөө л гарна. Түүнийг хүн өөрөө сайн мэдэж байгаа таньж байгаа. Эргэн тойрныхан бол хараад мэднэ тийм үү. За ийм байдлаар бол илэрч гарч ирдэг юм байна гэж.
За орчин цагт тэгвэл одоо юу болж байгаа юм? Тэгвэл орчин цагт юу болж байгаа нэхэрэ зэрэгцээ. Бид нар одоо маш сайн мэдж байгаа. Урд нь бол бясалгал хийдэг хүмүүсийг бид нар юу гэж ярьдаг байсан гэхээр за бясалгалын тухай ярьдаг. За энэ бэлэг ухааны талаар ярьдаг. Харьцангуй одоо энэ ухаанд нэвтэрч байгаа бэлэг тал руугаа аргын биш. Бэлэг ухаан тал руугаа явж байгаа хүмүүсийг бол нэг жоохон ингээд нэг юм гадуурх марктай ер нь бол нэг ойлгохгүй байна л гэсэн үг шүү дээ. Ойлголт маш бага болчихсон. Энэ гэхдээ сүүлийн үед шүү тийм үү? Тийм байдалтай. За тэгээд нөгөөдөл чинь нэг юм гадуурх марктай нэг арай өөр байсан уу? Гэхдээ одоо 5 жилийн өмнө ямар болсон? Тэ 10 жилийн өмнө ямар байсан? 5 жилийн өмнө ямар болсон? Яг одоо энэ цагт ямар байна? Энэ бүр маш харцсангүй өөрчлөлт буюу асар хурдцтай одоо өөрчлөлт явагдаж байна шүү дээ. Ерөөсөө 5 жилээр яг эх 5 жилд одоо юу болж чадруу бид мэдэхгүй. Энэ бас одоо энэ орчин цагтаа маш одоо нарийн нэгт холбоотой байна. Бидний хувьсалтай буюу хурцтай өөрчлөгдөж байгаа энэ 900 энэ шилжилттэй бол ялтчгүй холбоотой. Энэ нь хэрвээ бид нар дэлгэрүүлээ цаашаа ярих юм бол бүр маш сонирхолтой сэдвээр явж ордог л да. Тэгээ өнөөдөр бясалгал бол яг энэ хэмжээстэд ажилдаг ийм одоо чухал зүйл юм байна гэдгийг бүх хүмүүс мэддэг болсон байгаа. Бүх хүмүүс ойлгож байгаа. Таны хувьд бол одоо бясалгалыг яг одоо цагт нас судалж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр дэлхийд одоо бясалгалтай холбоотой мэдээлэл юу байна? Дэлхийд яг одоо юу болж байна? Ковидын дараа одоо бясалгал хийдэг хүмүүсийн тоо 2900%-аар нэмэгдсэн байна гэдэг ийм сонирхолтой судалгаа хийсэн. Ах яаж бясалгалыг ингэж сонгосон бэ? Яагаад юу н сонгосон бэ? Яг ингэж сонгосон шаардлага нь хэрэгцээ нь юу байсан бэ гэдэг. Энэ сонирхолтой асуултыг асуусанмаар байна. Бясалгалыг яаж анх хийх болсон бэ? За яагаад ийм зам руу орчвоо гэсэн асуулт шүү дээ тий. За миний хувьд бол ингэс юм аа гэж. За ийм санхүүгийн холбогдлолтой нөгөө өөрөө хуваараа бизнес хийдэг хүн болсон. Нэг солонгос нэг таньдаг ихтэй хамтарч эхлүүлсэн байт юм аа. За тэр маань нэг ямар ч байсан бүтлгүүтэлтэй одоо учирсан гэх юм уу? Одоо нөгөө бүтлгүүтэл дагуулсан. Одоо энээсээ болж нэг сэтгэл санаагаар хямарсан. За үе болсон байдаг. Тэгээ ингээд сонсож байгаад хүн энэ зам руу янз бүрийн учир шалтгаанаар орсон байдаг. За зарим улсууд нь бол гэр бүлийн одоо ямар нэгэн асуудал асуулаад ч байт юм уу те. За зарим нэг нь бол одоо өвдөөт ч байт юм уу. За зарим нэгэн улсууд нь ямарваа нэг юмар за ямар ч байсан гэхээр нэг зөв зүгээр сайхан бүтэмжтэй сайхан байсан улсууд гинт бясалгал руу бас ордгүй юм шиг байгаамаа. За миний хувьд болохоор за мэрэгжлийн хувьд бол өөрөө нэг солонгослын багш орчуулагч за бизнесийн удирдлагаар одоо мастер хийсэн ч гэх юм уу те. Тэгээ ингээд нөгөө хувийн хвшилд бас нэг тодорхой хэмжээний бас нэг ажил төрөл эрхлээд бас явж ийсэн. За тэгээ өөрийгөө сороод хийдэг болсон бүтлгүүтээд за ингээ байж сонирхолтой заяа багш миний нөгөө зүүд найрамд орж ирсэн байдаг байхгүй их сони юм лээ. За ингээ бодохоор энэ сүнсний одоо юм одоо даалд ухамсар гэдэг юм ер нь их сонирхол татаад байгаа миний хувьд. Ягаад тэгэхээр битээр болохоо залуучуудын нэг байгууллагт байдаг. Гэхдээ өөр салбар нөгөө хаяа нэг уулзал байдаг. Таардаг. Хөө ямар гоё болж байна гэж өстө дотроосоо гэрэлтэй л өстө гоё биш шүү гэл би нэг хаяа нэг хилээл таарахаар явдаг гэсэн амжилт хүсэл. Тэгсэн чинь яг нэг урд нь би нэг тэр нэг хамтарч гээд байгаа солонгосчээс энэ бясалгал гэдэг юмыг анх нөгөө сонсч ингээд ерөөхдөө нэг юм одоо хийж эхэлсэн гэх юм уу. Гэхдээ тэр нэг юм техник энэ төрөг бүр нэг сайн нэг юм заалгасан юм байхгүй. Тэгээ нэг ерөөхдөө нэг юм бит юм байна гээл. За бясалгал гэдэг юм байна гээл ингээд яц. Тэгээд өөрөө би нэг амьсгалаа авахта зөв хийгээд байгаа мó, буруу хийгээд байгаа мó тэрэн дээр их нөгөө жоохон эргэлзээ тэнэглзээтэй. Тэр нэг л амьсгал би болохгүй андаа яаж хийдэг юм бол гэдэг нөгөө надад дандаа нөгөө толгойд юм асуултууд явц. Асуулт гэдэг. Тэгээд тэрнийхээ учрыг жолохгүй явдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд зүүдэнд заяа багш маань орж ирдэг. За тэгээд одоо сүүлд бодох нь энэ зүүдэндээ хүн нөгөө астрал аялал хийж явдаг гэдэг шиг одоо тэгээд одоо уулцсан болооч гэж боддөө шүү дээ. За тэгээд баялгаа чиний энэ аюу амьсгал чинь болохгүй байгаа юм уу? Би заагаад үгийг ороод ирдэг байхгүй. Тэгэхээр маргааш нь нөгөө уц зогсоо заяараа. За ингээд нөгөө ямар сони юм бэ уурчин чамайг зүүдлээ гэл. Нөө зүүдний чи орж ирэл миний амьсгалыг зааж өгье гэл ороод ирлээ гэл. Тэгсэн чи тийм үү гэл инээстэй. За юу нөгөө тэр 104 зам дээр оффист байгаа тэнд хүрээд дээрэж гээд. За очлоо. За анх ингэж одоо бясалгалын зам руу орсон гэсэн. За тэгээд оцсон чи би СМФ ухааныхаа магистраа төгсчөөд би яг энэ үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд удаагүй байгаамаа гэж байж дээ. За тэгэл энэ одоо хамгийн анхны энэ одоо юу гэдэг юм те бясалгалын одоо их суурийг одоо заяа найз буюу заяа багшаас л сурсан та. За тэгээд ингээ явахаар
Яагаад энэ зам руу орохоор хүн яг ийм уналтанд ордог. Нөгөө сэтгэл санааны хувьд уналтанд ороод түрэн биелсэндээ сэтгэлийн амраа амгалан. За хүн болгон нөгөө жаргахыг хүсдэг, зовлон хүсдэг хүн байдгүй тий. Хамгийн нэгдүгээр хүний одоо харахад нөгөө бие махбод нь бол зүгээр яваад байгаа боловч тэр сэтгэл зүй сэтгэлийн готролч гэдэг юм уу. За энэ бол маш их хүнд хэцүү байдгийм байна гэдэг юмыг тухайн үед бол би ойлгож мэдсэн. За тэгээд одоо энэ зам руу орсон байдаг. Тэгэхээр би өөрөө миний хувьд өөрөөр л ярихад одоо ойлгомжтой гэдэг утгаараа миний хувьд бол ерөөсөө сэтгэл санаа амраа амгалантай байна. За тэрний дараа юу гэдэг нөгөө ирч хүч. За тэгээд нөгөө урам зориг энэ төр сэргээд ирэхээр тэрний дараагийн шатны одоо нөгөө зорилгод бий болдог. За би бол одоо юу гэдгийг миний өөрийн алсын араа гэвэл яг үнийг хэлэхэд энэ төрөлдөө одоо гэгэрлийг олохыг хүсдэг, гэрэл төрөхийг хүсдэг. За тэр утгаараа бяцлаглалынхаа энэ сургалтанд суусан одоо шавнар юм уу те энэ тамхиар болон онлайнаар болон одоо учирсан тэр хүмүүстэй хамгийн сүүлд нь тийм ерөөдийг тавьдаг байгаа. За олон ач холбогдолтой тий нөгөө нойргүй хүмүүс нь нойртой болно, сайхан амар амгалантай болоод тэр хүн нойр нүрдэг бодох байхгүй. Тэр нөгөө сэтгэл хямралтай холбоотой байдаг. За мэдээж өвдөх зовх гэл тий. За тэгээд өөрөө өөртөө ихтэй болгоч байдаг юм уу те гих мэтчлэн за өвдөхгүй болох шалтгаан хүн өөрийгөө өвдгөд идэг нөгөө сэтгэл санаа хямралтай байгаа тэрхээр л хүн өвдөд идэг гэсэн үг те гих мэтчлэнгийн маш их олон одоо шалтгаанууд байгаа. За би нэг товчхон хэлгэдэг шүү дээ тий. За заяа бүгш мэн тэгээд үргэлжлүүлээд явах байлгүй. За бяцлаглалын тухай олд сонсох нь бонтой хүний шинжээгч. Тэгээ бяцлаглалын тухай байн сонсоод та бяцлаглал урагдаад байгаа бол нэг зүйл бодох нь шүү дээ. Хэрвээ та хийя за бяцлаглал хийж үзье да гэд нэг бодоод энэ тэнд яваад байгаа. За тэр бол энэ сонсоод хий гэж одоо бодоод байгаа бол таны энэ одоо дотоод хүн буюу одоо жинхэнэ та бас нэг буянтай тооцогдож байгаа хэрэг болдог. За нэг юм сонсох нь хүртэл буян байх нь. За яг бяцлаглал хийж эхэлнэ гэдэг бол бүр их одоо буян заяатайгийн хэрэгээ гэж. Яг тэгэхээр энэ насанд бид нар нөгөө л их одоо үрж ирсэн олон ачаанаас салах боломж байна шүү дээ. Тэр юмтайгаа учирж байна. Тэрнийг дагсаа одоо хүний төрлийн одоо бүхэл зүйлсүүдийг өөрөөс ингээд дэгдэх амьдрах юм боломж гэж тэрэгтэй учирч одоо түүний хийн гэдэг бол их хувь тавилантай хүний шинжээ гэж ярьдаг. За тэгэхээр хэрвээ бяцлах гэж байгаа хүмүүс бол үүнийг бас бодож байвал их зүгээр байдаг. За тэрнийг мэдэхгүй шүү дээ. Тэгэж бол одоо мэддэггүй байсан. За миний хувьд бол яаж юм нэхэр боломжийн одоо хувийн ажил хийждэг тий. За ажил мэргэжил хийгээд одоо тэр гаргаж байгаа юм амжилттай болоод дажиггүй. За их дажиггүй. За цаг нар гэж юу мэдэхгүй. За хаа сайгүй л одоо ингээд хийж болох бүх ажлуудыг байж болох бүх одоо нэстэн дээр юу гэдгийг олон хүмүүстэй хамтраад ингээд. За энэ болгондоо одоо би алдчихсан зүйлсээ одоо л бас боддог байхгүй. Би маш их стресстэй байсан. Мухамдалтай байсан. Дандаа л хүн харахад энийгэл ирчвчтэй байх боловч тэндээс их ядардаг байсан би. За нойргууд л бол бүр хангалттай их хэмжээстэй байсан. За тэгээд түүнийгээ дагаад нөгөөдөг чинь надад бол мэдээд их олон одоо эрүүл мэндийн шалтгаануудыг бол зууж өгсөн байдаг. За ингээд би нэг юм таагүй ерөөхдөө те бяцлал хийж эхлэхэд биеийн одоо байдал нь ерөөхдөө нэг жоохон асуудалтай. За дээрэс нь нэлээд их стресс бухимдалтай. Амжилттай мөртлөнгөөсөө өөртөө одоо тийм сэтгэл хангалуун биш. За мэдээж тийм юм чин амар тавирсан бол байгаагүй нь тодорхой байгаа байхгүй. За ийм бол байсан. Тэгээд хамгийн гол шалтгаан нь юу ч хийсэн сэтгэл дүрхгүй байсан. Юу ч хийж ямар ч амжилт гаргасан байж сэтгэл дүрж өгдөггүй. Ийм асуудалтай бол байсан. Тэг хамгийн түрүүлээд ийм. За ингээд бяцлаглалын тухай жил сонсож жил одоо найзаараа уриулж тийм ээ тэр бүх зүйлд учрах боломж байна. За бүтэн жилийн дараа миний цаг болсон юм уу яасын тэг цаг нь болно гэж бас байдаг тийм ээ. Тэгээ цаг нь болоогүй хүн бас нэг жоохон төрөөд яваад идэг шүү. За тэгээд цаг нь болсон юм уу яасын сонссон. За цаг нь болсон юм уу тэр одоо нэг л мэдхэд түлхэгдээд ингээд очисон байдаг. Нэг л мэдхэд тэр танхимд сууж яадаг гэдэг. За ингээ анхныхаа бяцлаглалд очиж сууж үзээд за тэрнээс хойш бол тэр өдрөөс ахуулаад би түүнээс хойш нэг ч өдөр алдалгүйгээр би суралцаж тийм ээ энэ ухаанд суралцаж ямар ухаанд даалт ухамсарын энэ бэлэг мөн чанарын тийм ээ энерги эрчмийн за дээрэс нь цаашаа өв соёл за ишөө ингээд яг үнэндээ энэ одоо бяцлал хийдэг хүмүүс ямар одоо хүмүүс болж хуурдаг вэ гэхээр судлаач хүмүүс болдог. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа шинжлэх ухаан судалдаг юм эрдэмтэд болдог яг үнэндээ. Яадаг вэ гэхээр антом, физик, астроном, астролог, математик одоо газар зүй тэгээд түүх соёл тийм ээ. За өв ухаан. За дээрэс нь урлаг. За энэ одоо ах үе
бүх зүйлийг судалдаг судлаач болдог. За энэ бүхэнд одоо мэрэгжилтэн эрдэмтэн болж хувирдаг. За тэгээ хүний биеэ мэдэхгүй бол бас яах вэ? Тэгээ цаашаа ингээ эмчиж болж явах шиг тийм ээ. За багшч болж явах шиг. Одоо уг нь бол миний мэрэгжил эдийн засгч юм шүү дээ. Тэгээ эдийн засгч мэрэгжилтэй дээрэс нь би одоо бизнесийнхаа маркетинг одоо энэгээр мэрэгсэн энэ ажлыг хийж исэн. Гэтэл нь өнөөдөр энэ чинь ингээ бяцлагч болсон. Бяцлаглынхаа энэ одоо ойлголтыг буюу өөртөө авсан энэ сайн сайхна бусдаа хуваалцахын тулд одоо маш одоо мэрэмтгий тэг хэл итгэл үнэмшилтэй явж байгаа юм хүн болж байгаа хувирчихсан. За тэгээд та эртгээ хамт ингээд сууж байна тийм ээ. Тэгэхээр бяцлал хийсэн түүх маань юм. За энэ хугацаанд бол одоо маш сайхан олон гэрлүүдтэй учирсаар явна да. Урд нь бол би бяцлал хийн гэж ерөөсө төсөөлж байгаагүй тий удаан хугацаагаар ингээд суудаг гэж ойлгоцсон. Тэгээ ер нь бол төсөөлөхгүй байсан л да. Тэгээ заяа агшихаа лайвыг 9 минутын бяцлаглалын лайвыг үзээд за нэрээ энэ маш богино хугацаанд ингээд хийгээд үзье яага болохгүй гэж тэгээд анх хийгээд тэгээд ер нь бол ийм тогтмол хийж исэн ганцаараа багшгүйгээд за тэгээд хийгээд ганцаараа хийгээл нөгөө маш сайхан тайвширлыг олоод за энэ их бас гоё юм байд юм байна гэд бас үр дүнгийг мэдрээд явж исэн. За тэгээд агсан төвчний бяцлаглалуудыг хийгээд явж байгаа. Тэгээд гарч байгаа үр дүнгийн хувьд бол маш их гоё үр дүнгууд байгаа. За тэгээд ер нь нөгөө миний одоо бодлоор хүнийг одоо нэг харсан даасан тэнгэр нь ер нь ингээд чиглүүлд юм байна гэж би бол боддог. Яа тэгвэл те яг ингээд нөгөө нэг зөв зам руу н оруулахын тулд магадгүй миний хийжсэн ажлыг одоо төр зогсоогоод за энэ чиний явах зам шүү гэд ингээд чиглүүлээд багшийн лайвыг үзүүлээд ингэсэн байх гэж бас бодод идэгин. Тэгээ ингээд багш нартайгаа учирсан даа бас маш их баяртай байгаа. За Монголд бол маш олон урсгалын, олон төрлийн, за олон багш нартай ийм үйл ажиллагааны зөндөө явагдаж байгаа. Энэ бүхэн ижилхэн. Тэгэхээр бяцлал хийж эхэлж байгаа ийм зорилготой хүмүүсүүдийг бол би юу гэж хэлмээр байдаг вэхээр хамгийн түрүүлээд та яг зорилготой үнж байгаад хийж байгаа зүйлээ бүр эцсийн үзээрээ. Тийм эцсийн үзэтлээ одоо ингээд үр дүнгийн гартал тууштай байгаараа итгэл үнэмшил бити алдараа гэж хэлнэ. За тэгэхээр бяцлаглалын ач холбогдлын талаар гурлаа бас ярилцъя. За ямар ч үсэн өөрөөсөө эхлэхэд. За одоо бол ингээд бодоход одоо ер нь хүн хамгийн сайн муу юм бүгднийг л гэрийнхэнтэй л гаргадаг шүү дээ. Гэрийнхэнтэй буюу ойр тойрныхонтой. Нөгөө аав ээжтэйгээ нэг муухай ашаа гаргана, төдөө муухай ашаа гаргана одоо жишээлбэл тий. Одоо ингээл өөрийг ингээл анзаараад байгаа байхгүй. За аян болохоор л өөдөөгөө буруутгаа алах энэ гэдгээс нь одоо сарцсангуу бас юу болж ийн нантаа цаатаа дог гэтэргээд бас нөгөө юм уурлага бухимдах байдал маань эрс багассан тий. Ач холбогдлоо мэдж байгаа харьцангуй их тайван болсон байгаа даа их амар амгалан болсон. Ер нь нөгөө дүүрэн гэдэг юм уу тий. Ямар нэг юмар нэг юм дутаад байгаа юм аа л да. Одоо би бол өөрийгөө их баян гэж боддог. Яг үнэхээр надаа бүхэл юм байна. За тэгээ дээр нь энэ бяцлаглалын ач холбогдол бол ерөөсөө хүнийг их гоё дүүрэн болгож өгдөг гэж би бас хэлэх байна. За мэдээж л энэ арга талын амьдралд бол одоо юу гэдгийг наацхыг хэрэгцээтэй. Бидний нөгөө идэж явах өмсөж зөөх за тэгэл нөгөө материалын гэр оронтой байх машин хэрэгтэй болох ч үт юм уу те. За энэ үндсэн хэрэгцээ энэ төр мэдээж байна. За энэ хүн болгоны амьдралын бас төвшин чанар өөр байгаа учраас энэ болгоныхоо төлөө явж байгаасаа бол явахаас өөр арга байхгүй. Гэлээ гэхдээ бас энэ бяцлал буюу сэтгэлийн энэ боловсрал гэх юм уу те. За дээр нь энэ ухамсарын төвшингөө энэ дээшлүүлж л явал их сайн байдаг юм байна гэдэг тал дээр одоо ер нь юу гэх юм бэ хэрэггүй хит ими цагийг ерөөсө гарахаа байчих. За миний өөр дээр харахад за одоо урд нь ингээд бодоход за мэдээж тэр залуу байх найз нөхдөдтэйгээ уулзах за тэгэл нөгөө ийшээч явъя тийшээч явъя энийг бол гэхдээ нөгөө хамт олонтойгоо бас байхыг бол үүсгэж байгаа юм биш. Гэхдээ ийм чанаргүй гэх юм уу цагийг хит юм их өнгөрөөдөг байсан юм байна. За цаг ашиглалтын хувьд бол нэлээ их сайжирсан байна гэж бас бодож байна. За тэгээ дээр нь өөрөө өөртөө их ажилтдаг болсон юм байна. Аврал онцлогоон дээр тий нөгөө биоэнергийн онцлогоон дээр ирсэн хүмүүсээс за дээр нь тагим цосон хүмүүсээс харж агаад юу их урам авдаг. За дээр нь тэр хүмүүс маань өөртөө их сайн сайхан байсан учраас гэр бүлийнхнийгаа ээжигээл гэн хүүхдүүдэл гэн нөхрийгөө эхнэрийгээ ингээд нөгөө сургалтанд хамруулад байгаа. Дээр нь их сайн сайхан болсон шүү. Бүр одоо очиод одоо зарим нь орон нутгаас ирж гэн те зарим нь хотоос ирж гэн. Тэгээ ер нь их сайхан амар амгалантай болсон шүү. Баярлж талархаж явдаг шүү гэл хэлж байгаа болгонд л их урам авч байгаа. Тэгээд миний бодлохоор нэг хүнд ч гэсэн
нэг жоохон өөрчлөгдөх эерэг өөрчлөлт гарахад за тэр хүн маань одоо энэ замаар тууштай яваад л одоо нөгөө эхний ээлжинд өөр дөр үдчихэд үр дүнгээ буцтаа хуваалцаж байгаа нь одоо юу гэдгийг нэг хүн маань өшөө 10 цооч болно тэр утгаараа их сайхан баяртай байдаг. За дээр нь аврал уншлагын дээр бол нас насны янз янзын улсууд ирж байгаа. Дээр нөгөө олон хүмүүс маань нөгөө юу гэдгийг юм те болохгүй байсан юмныхаа их одоо учир занглааг нь олоод мэдээ тайвшраад уйлгыг нь уйлаад бүх ингэ сэтгэлээ онгоолгоод тэрийг мэдээд гарч байгаа нэг байна. Зарим нэг учир олгоо нөгөө эргэлзээ тэнэглзээд байсан ч гэдэг юм уу яахаа мэдхгүй нөгөө мухарталд орцсон байсан улсууд маань нөгөө арга замаа мэдээд явчаад амжилттай болонготлоо тэрийг эргээд дуулгаж байгаа. Дээр нөгөө хэлсэн зөвлөгөөг яг биелүүлээд эргээд хэлж байгаа улсууд их урамтай байна. За дээр нь манайхан нөгөө биоэнергийн онцлогоос гадна чид одоо нөгөө аппаратны үйлчлэгээ гэж байж идэг. За тэрэн дээр ингээ ордог. За лаацл гээд ингээ орно. Лаацл дээр бас нөгөө заслаа сайхан хийлгээд миний ажил үйл сайхан бүтэн явцсан шүү. Нөгөө болохгүй байсан юм чи та айтайхан сайхан болцож гэдэг юм. Нөгөө нүдний хараа шалгуулаад шил зүүцсэн. Миний одоо нөгөө харааны өнцгөө өөрчлөгдсөн байсан. Миний нэрээ үнэхээр нүдний хараа үнэхээр муудсан байсан байж тээ ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө өөр дээрээ нөгөө засах залруулах юм олоод хийгээд явж байгаа усууд үр дүнгээ эргээд хийхээр за болж те. Нэг ч гэсэн хүн маань нэг юм засаад авчтай гэд за энүүгээр л их урам авч ин да. Тэгээ энэ хийж байгаа ажилдаа их сэтгэл уюг байна. Дүүрэн байна. За одоо энэ ташрамд бас энэ заяас амнандаа төвийг үүсгэн болгож заяа багштайндаа бас талархаж байгаагаа илэрхийлье. За энэ буйны үр нь одоо улам л нөгөө жүрүр гэдэг шиг л үржиж байгаа шүү дээ л гэж одоо талархмаар байна. Ер нь бол хүмүүс эхлээд яг өөр дээрээ тий өөрийнхөө хэрэгцээнд одоо тулгуурлаад илүү бяцлаглыг сонирхт юм байна гэж бодсон. За нөгөө тайван болох гээд ч юм уу, эрүүл болох гээд ч юм уу тий. Одоо тэгээ цаашлахаараа одоо энэ сайхан мэдрэмжээ бусдад түгээе гэдэг юм бас илүү одоо тий түгээх зорилгоор энэ бяцлаглыг хийгээд явж байгаа. За миний хувьд нойрны асуудалтай байсан. Ерөөсөө юм тайван сайхан унтдаггүй тий ямар нэгэн байдлаар дандаа л нэг юмд санаад төрүүлж санаа зовдөг нэг юм асуудалтай байсан. Тэгээд ер нь бас ингээ өөрөө эхлээд бол сайхан тайван унтдаг болъё, ийм тайван болъё гэдэг одоо хүсэл зорилготой бяцлаглыг бол хийж эхэлсэн бол одоо цаашлаад энийг одоо бусдад илүү бас мэдрүүлээ, түгээе гэж одоо багш болоод ингэж явж байгаа. За тэгээд одоо яг ийм бяцлал хийж байгаа хүмүүсийн туршлагаас харахад бол одоо өвчтэй хүмүүс бол маш их идэрж байгаа. Тэгээ бид нар одоо ингэж бас нэг анги болоод ингэж явж байгаа. Багшийнхаа шав болоод нэг анги болоо явж байгаа. За тэр ангиас минь бас хавдрын өвчтэй ямар нэгэн байдлаар хүнд өвчтэй хүмүүс маань эргээд одоо эмнэлэгт үзүүлэхэд одоо нөгөө өвчнүүд нь эдгэрсэн байх. Тэр гоё мэдээнүүд бас байгаад байгаа. Тэгэхээр маш олон одоо ач холбогдолтой юм байна. Тэгэхээр энэ одоо хамгийн гол нь тууштай байдал тий. Бяцлаглыг тууштай хийсний үр дүнд энэ одоо гой үр дүнгууд бас гараад байна. Миний хувьд бол бяцлаглалын талаар, ач холбогдлын талаар нь илүү бүр нарийн төвшөнд бас ярил зүгээр юм болов. Та хоёр маань ярьснаас шүү жоохон гүнзгий орчдөг юм уу гэж бодож байна тий. За тэгэхээр бяцлаглаа гэдэг зүйлийг хийхдээ одоо энэ техникийг ашиглаад өөрийгөө өөрчлөөд өөрийгөө олоод тийм ээ өөрийгөө олоод цаашаа би ямар үр дүнд хүрч болох юм бэ. За энийг ярихын тухайд бид нар яг би хин бэ гэж ойлгож эхлэж ярих хэрэгтэй. Би аргын талыг бол ингээ орхичих. Арга тал дээр та ээж одоо эхнэр хүүхэд юу гэдэг ямар нэгэн одоо өөрөөр оролтой ингээ бүх зүйлд оролцоо явж байгаа. Энийг бол бид заадаггүй. Гэтэл бяцлал хийж байгаа хүмүүст бол өөрөө ахих тусам за энэ амьдрал бол аяндаа сайхан бүтчихдэг. Аяндаа энэ асуудлууд нь шийдэгдээд зэрэг явдаг ийм учиртай. Яагаад энэ бяцлал хийдэг хүмүүсүүдэд ийм одоо ач холбогдол ийм одоо ганган сайхан амжилтууд гарч хүмүүс өөрчлөгддөг вэ. Тэгэхээр би хинбэр орчдөг л да. Хүн гэдэг чи яг хин юм бэ? Хүн гэдэг бол яагаад төрдөг, юу хийж чаддгийг, ямар чадвартай гэд. Тэгэхээр хүн гэдэг, за би гэдэг бол тийм ээ. Би гэдэг бол та бүхэнтэй адилхан хүн шүү дээ. Тийм ээ. Гэт махан би бол харагдаж байгаа нь энэ байж байна. За гэтэл нь одоо бүх хүмүүс мэддэг харагддаггүй бас нэг хэсэг байгаа. Харагдаж байгааг энэ чинь ерөөс 10% гэж үзнэ.
За тэгвэл харагдахгүй байгаа 90% байгаа гэд бүгд мэддэг болсон байна. За тэр харагддаггүй ягаад бас 90% байж идэм болоо гэх тэ. Тэгэхээр харагддаггүй 90% бас юутай харьцаж ядгийг тэр ягаа харагддаггүй юм. Тэн дотор одоо ямар потенциал агуулгадж байгаа юм. Тэгвэл хүн гэдгийг 100% гэж хүлээж авах юм бол 10% нь харагдаж байгаа чадамж нэг харагдаж байгаа таны нүдэнд. Харагдахгүй байгаа 90% бол хязгааргүй чадамжийг чи хэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Нэгдүгээр. За гэтэл эрдэмтэд тогтооцсон нийт чадах чадамжийнхаа бид нар хэр зэргийг нь ашиглаж амьдардаг юм бэ? Тэр хэр зэргийг ашигладаг юм гэсэн чинь 4-5 үсрээд тэр хувийг ашиглана. Үлдсэн 96 нь хаана байгаа юм бэ? Үлдсэн 96-г бол бидэд одоохондоо нээж одоо илрүүлж тийм ээ тэр өдөөж тэрний одоо ач туйсыг бол хүртэж амжаагүй байна гэж ярьдаг. За тэгээд нөгөө эрдэмтдээ нөгөө хүчтэй мундаг хүмүүсүүдийг одоо нэг Эйнштейн байдаг юм Тесла байдаг юм одоо тэр агуу нээлтүүдийг хийсэн бид нар хэмжээлшгүй одоо энэ санаатай хүчрэг гэж бодож байгаа хүмүүсийг бол 7-8% ашигласан гэж үздэг юм. Бид нар дөнгөж 2-ыг 3-ыг тэр потенциалыг нэмэгдүүлж яхад л бидэнд тийм хөвсөл ирж байгаа юм шүү. Шөө дахиад тэрнээс дэшэж байх боломжтой. За тэгвэл энийг цааш нь нээгээд байх дээр тэгээ 7 болгоод 8 болгоод 9 10 болгоод энэ потенциал нэгдээд ирэхээр нөгөө бидний яриад байгаа гэгэрэлгийг чинь болдог болж таарч байгаа. Тийм ээ? Хязгааргүй потенциалаа ашиглах буюу бүхнийг чаддаг болох. За бүхнийг чаддгийг хэм гэх юм. Бурханлаг нэгтэйстэй. Тэгвэл тэр бүхнийг чаддаг бурханлагтай хүрдэг тэр чадварыг л бид нар ер нь гэгэрэх чадамж гэдэг. Таны гэрэл хязгааргүй цацрах гэсэн утгатай шүү дээ. Тийм ээ? Хаа хүрэх хүрсэн газраа хүрч чаддаг тэр чадамжийг хилээд байгаа юм. Ер нь бол нэг үгэнд ингээд багцаалтсан байгаа гэсэн санаа ахгүй. Тэгэхээр би хин юм бэ? Яг та нартай харагч байгаа махан бие мод байна. Гэхдээ энэ махан биеийг заяа гэх юм уу? Махан биеийг бол заяагийн биелэг нь. А би яг хаана байгаа гэхээр хүм ийшнэл задаг. Тий. Яг л ингэж. Тий. Би энд л байгаа гэдэг. Би байгаа газараа хилээд байгаа юу? Жинхэнэ заяа хаана байгаагаа зааж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жинхэнэ заяа бол нэг энэ хавьд байгаа тэнэтэй. Тэгэхээр хүн болгон мэдж байгаа энэ орон зайд буюу зүрхний орон зайд би оршин байдаг юм. Одоо бүгдээрээ мэддэг болсон сүнс. За сүнс гэж нэрлээд байгаа боловч тэр бол өөрийнх нь мөн чанар юм гэрлэн мөн чанартай, агуу хүчтэй гэрлэн мөн чанартай асар их мэдээллийг оршоосон байгаа юм нэг зүйл байгаа тийм. Тэгээд тэр нь өөрөө мэдрэмж гэдэг зүйлээр одоо ярилцдаг. Мэдрэмж гэдэг зүйлээрээ ярилцдаг. Дуртай, дургу, таалагч таалагдахгүй байна. Тийм байна, ийм байна тий. Гашуудмаар байна, инээмэр байна, баясмаар байна, гомдмоор байна, ууралмаар байна гэдэг ч юм. За тэр нь бас нэг юм тодорхой орон зайтай. Тэгээ орон зай болгоно нь юм бүтэцтэй байж таарч байгаа. За энэ бүтэцүүд нь харьцдаг бас юм харьцдаг чадaltaй. За тэгвэл хүн гэдэг төрөлтөнд та бүхэнтэйгээ адилхан хүн. За бид нар хүн төрөлтөн гэвэл ингээд дэлхий дээр байгаа нийт хүмүүсийг нэрлж болж байна. Тэгтэл хүн хэрвээ хүн бид нар шүү дээ. Амтан урмлаггүйгээр дангаараа энэ дэлхий дээр оршин байх боломж байгаа юм. Оол бас байхгүй байвал бид нар амьдрах боломж байгаа юу? Гэхээр биш болчихж байгаа юм тийм ээ. Уул усан байхгүй бол агаар юм байхгүй бол одоо яаж амьсгалж яг энэ төрөл шүү дээ. Энэ төрөл амьсгалах шаардлагатай, идэж уух төрөл шаардлагатай ингээд бүх зүйлтэйгээ харьцан байх ингээд шаардлагатай. Тэгэхээр шүтэлцээ гэж нэг юм байгаа байхгүй. Аль нэг нь байхгүй бол байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр одоо энэ орон зайч хүн байхгүй бол бас байхгүй байх ямар ч одоо аргагүй байх шиг байна. За ингээд харах дээр зэрэгцээ бүгдээрээ л хоорондоо хэрэгцээтэй, бүгдээрээ хоорондоо цохилтолгоотой холбоотой, нэгт холбоотой юм зүйл нэг бүхэл болж хуурж байгаа. Тэгвэл бид нар ямар хуулин захирагддаг юм бэ гэж. Тэгвэл дэлхий гэдэг гариг дээр байгаа энэ одоо бүх зүйл дэлхийхээ хуулинд захирагддаг. Энэ дэлхийн хуулинд захирагддаг. Дэлхий эргэж байх юм. Жилдээ нэг удаа нараа тойроод эргэж байгаа. За тэгээд өвлзөн хав намар улирлууд болж байгаа. Өглөө орой гэж болж байгаа. Нар гар нь босно, үлээ хийн сайхан, сар гар нь унтна, эрчим хүчээ нөхөн. Гих байдлаар одоо ингээд бүх зүйл цаанаас цохилтолгоотой. Энэ хооронд л бид нар чинь нөгөө зорилгоо биелүүлж амжих гад л гүйлдээд байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ насныхаа одоо өнөөдөр бодож байгаа зорилго хийгээд түүнээс цааш ингээд явах мал гүнзгий төвшин рүү байгаа шүү дээ. За тэгвэл энэс цаашаа бид нар ингээд хэрэг харах юм бол энэ дэлхий чинь нарыгаа тойроод явж байгаа буюу нарны аймгийн нэг систем байгаа штэ. Гаригуудтай. Тэр гаригууд нь яг нарийн цохилтолгоотой тэдэн жилдээ тэд тоордог, тэр нь тэднийхээ гадуур байдаг. Ийм нарийн цохилтолгоотой зүйлсүүд байгаа. Тэгээд нар удирдах байгаа. Яаж өглөө тэр нүүн байх бүтээх за тэр оршин байх боломжийг нь хангаж байгаа тэр нэг их усүртэй шүү дээ. Тэгэхээр тэр нараа тойроод эргэлдэж байгаа энэ 9 гаригийн энэ одоо системэнд бид нар хамаарж байгаа. Биднэрт ч тэр бас нөлөөлж байгаа. Өглөө нар гарахгүй бол яг яах вэ? Хүн гэдэг байх боломж байгаа юу гэдэг юм. За тэгээд нараас хамааралтай, нарны аймгийн гаригууд хамааралтай болж таарч байгаа тийм. Бид нар ярьдэн жишээ авахаар за 2 дахь өдөр ямар гариг вэ? Ангараг гариг. Яагаад 2 дахь өдрийг ангараг гариг гэж нэрлсэн юм бэ? Ангараг нь юу яадаг юм бэ?
дайны хүчний, эрс шийдэг байдлын өөртөө тэнцвэртэй байх хүчрхэг байдал тийм ээ. Ерөөсөө эргэлздэггүй, тэнэлздэггүй тийм чадварлаг, тийм мөн чанарыг хүнд өгдөг, тийм өөрөө мөн чанартай тийм зүйл. Тэгэд хүнд бол тэрэнд л нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ хоёр дахь өдөр илүү байж таарах гэдэг нь яагаад тэрийг нэрлэлцэн энэ бас их учирч анзаа. Тэгвэл энэ бүх зүйл нэг цогц гэдгийг харуулж байгаа. Тэгээ ангар гаригээ идэвхжүүлэнгүүтээ шүр зүвч гэдэг юм уу те. Ингээд бид бүгд л хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлж байгаа. За тэгвэл нарны аймаг чинь цаашаа сүүн зам гэдэг галактик тариалагддаг. За сүүн зам галактикийн хууль бидэнд үйлчилж байгаа мөн л адил. За тэгвэл галактик маш олон галактикууд нийлээд ингээд ертөнцийг тэгээд ертөнцүүдийг цаашаа ингээд нарийн түвшинд ингэж явсараад бүх оршихуйг бий болох бах л да. Гэтэл бүгдээрээ нэг хуулинд л захирагдаж байгаа. Бүгдээрээ нэг эргэлттэй, нар зүүн эргэлттэй, бүгдээрээ нэг хуулинд захирагддаг. Дээрэс нь бүгдээрээ ер нь бол дотооддоо нэг л бүтцтэй адилхан. Бүх оршихуй, бүх зүйл 5 мохотоос үүсэн байна. 2 байх юм уу, 3 нь байж юм уу, 4 нь байж юм эсвэл 5 нь байж юм уу. Тэгээ бидэнд дотор бүтцэн. Хүн бол хамгийн одоо төгс хувилбар гэх үү. Тэгээ бүхэл оршихуйн бүх чадамж байгаа, тэр бүтээгч мөн чадвар байгаа. Тэр 5 мохот орсон тогтнодсон энэ бүх зүйл. Гэхдээ хаанаас ирсэн гэдэг асуудал. Хаанаас ирсэн гэвэл нэг зүйлээс бүтсэн л байж таарах гэдэг байгаа үстэй. Зүгээр махан биеийг бүтээсэнгүүл арай өөр яригдах бах тийм үү. Гэтэл махан бие дээр нэмээд яаж энэ мэдрэмж гэдэг юмыг өгөөд байгаа юм. Яагаад гомдоод, яагаад хайрлаад те? Хайрлаад хайрмааргүй болоод, хайр бас байхгүй болоод тийм ээ. Ингээд өөр зүйлээр солигдоод мэдрэмжүүд илрээд ингээд энийг тэгээд хэмждэг багж байхгүй. Энэ хаанаас тэгвэл эрүүлдэг зүйл юм бэ гэхээр энэ маш нарийн давтамжтай нэг зүйл болж хувирах гэдэг байна да. Ингээд ярих юм бол шинжлэх ухаан бол харин сэтгэлийг судалдаг гэж би хэлнэ. Шинжлэх ухаан бусад бүх зүйлийг судалж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ бүх нийт потенциаллык зүйлсүүдийн 5% нь ч хүрч одоо судалсан шинжлэх ухаан бол байхгүй. Онлууд бий. Гэхдээ байнга хувьсаж өөрчлөгдөж байгаа. Яг тийм гэсэн зүйл өнөөдөр бол байхгүй л байна тийм ээ. За ийм тэгвэл хүн гэдэг нь өөрөө төгс бүтээл болж хувирж байгаа. Гэхдээ хаанаас ирсэн? Мэдээж бүтээгчээс ирсэн байж таарах гэдэг. За бүтээгч гэвэл ямар нэгэн зүйл бүгдийг бүтээсэн нэг зүйлээс тасарсан учраас өөрөө яг түүнээсээ тасарсан яг тэр ямар мөн чанартай тэрнтэйгээ адилхан мөн чанартай. Ингээд хүн болвол төгссөн шүү дээ. Тийм учраас тэр бүтээгч мөн чанарыг буюу тэр чадамжтай хүрч чаддаг ийм л оршихуй. Ийм л оршихуй. За тэгвэл би одоо яаж яваад энэ чирсэн юм бэ? Заяа нөхөр ер нь яаж яваад яг энэ цаг мөчид энд амьдарч байгаа юм бэ те Монгол гэдэг газар оронд амьдарч байгаа юм та бүхэнтэйгээ ингээд амьдраад хамтдаа байж байгаа юм бэ ямар утга учиртай юм яах гээд байгаа нөхөр юм бэ гэд ингээд харна хүн болгон л би ер нь яа хүн бол төрсөн юм бол тэр нь яах гэж ирсэн юм бол миний ирсэн зорилго юм бол гэж боддог. За тэрнийгээ бол хаагаад ингээ олохгүй ингээ өөрийгөө задлаад олохгүй шүү дээ тэр чинь бодоод бол бас олдоггүй. За тэгвэл эн чинь бас нэг юм утга учиртай байж таарах гэдэг. Хүн болгонд ихтэй тэрийг мэднэ. Над бол нэг юм зурсан зураг байгаа. Заасан зам мөргөж байгаа. За тэрэндээ л байж их юм бол ингээ тэр замдаа л байж их юм бол ямар ч байсан учир нь олдно гэдэг мэддэг. Миний зурсан зураг өөрөө гэ тэ бүх хүмүүсийнх ингээ өөр одоо зорилготой учирч амсантай ирж байгаа. Гэхдээ бүгдэнд нь л энэ зорилго юмаа гүйцэлдүүлэхэд зориулагдсан бүх хүч чадлыг бол өгсөн байдаг. Тэр битгийг л бүхнийг чаддгийг ч өгсөн байгаа шүү дээ тий. Юу ганцхан тэр өөрийн ирсэн зорилго биелүүлэх вэ? Тэрнээс илүүтэйгээр өөрийнхөөс гадна олон хүмүүсийнхийг тэгж ярих юм бол бүр олонныхыг хүн битгийл амтан урмал одоо энэ ертөнцийн одоо энэ дэлхийнхаа төлөө хийж чадах бүх зүйлүүдийг нь хүртэл тэр мэдлэг мэрэгэн ухааныг тэр чадамжийг бол агуулаад төрсэн байгаа байхгүй. Тэгээ түүнийг гол нь бид яах юм хэрэг өдөх ёстой, цэрэх ёстой болоод энэ явцал хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгээд үндсэндээ энэ бүх чадамжинд хүрэгжээдэг юу байд юм болоо гэд хүн төрөлтөнд тэдийгээс өдөө хүртэл судалсан байгаа байхгүй. Төдийгээс өдөө хүртэл судалсан. Судалж явсаар байгаад энд хүрэгдэг зам бол ийм юмаа гэх техник арга аргачлалын зүйлсүүдийг л одоогийн байдлаар бясалгал гэж нэрлэлчихэд байгаа. Ямар ч байсан гүн ухаан тийм ээ гүн ухаан тэнд их нарийн зүйл мэдлэг мэрэгэн ухааны зүйл яригдах юм байна. Энэ нь ганцхан бодлын юм бил огт биш юм бэ шүү. Зүгээр бодлоор илэрдэг боловч их нарийн төвшөнд байдаг тэр ухамсарлаг үйл юм байгаад байна. За тэнд мэдлэг мэрэгэн ухаан байна. За энэ мэдлэг мэрэгэн ухааныг бол дэлгэрүүлэхийн тулд тэрнийг ашиглахын тулд нэг арга хэрэгтэй юм байна тийм ээ. За энэ аргыг бол бүхэлд нь нийлүүлээл бясалгал гэж нэрлэдэг. Бүхэлд нь нийлүүлээл бясалгал гэж. За гэтэл нь би ирсэн зорилго, би одоо төрсэн зорилго миний нэг зүйл гэж байгаа шүү дээ. Тэ. Өрөөд ирсэн байгаа. Өрийг даалгавраа биелүүлэх хэрэгтэй. Бичсэн бичээс гэж байж байгаа. Энэ нөхөр одоо заяа төрснөөс хойш юу хийсэн, ямар үйлдэл хийсэн. За тэрний арт талд ингээд юу байх вэ? Би урд нь бас хэлжсэн. Оршихуй болвол
маш төгс нэгтлэн байдаг гэж. Бүр ингээд хэдэн мянганы тэдэн 100 саяын 1% гэдэг шиг тэмцэх тэмдгийн артал тэг эсвэл хасах эсвэл одоо нэмэх гэдгийг чинь нарийн одоо зааж өгнө. За тэгвэл тэрнийг ингээд нэг сайхан баланслуулаад авч яваад болжгүй л нөгөө нэмхийг нэмээд авах хэрэгтэй гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэгвэл энэ бүхэнд бид нар хэрэгцээ тэрийг сураад ингэчин энийг сураад ингэчин гэдээ явал энэ нас хүрэхгүй. Энийг ингээд сурсны дараа энийг хийчихээ гэвэл энэ хүрэхгүй биш байвал яах юм. Ганцхан тэрийг ашиглаад тиймд хүрэх бас боломж байгаа мó гүм. За ингээд төгс судалсаар хагаад ингээд бяцлал гэдэг зүйлийг бол авсан юм байна. За тэгээд энэ бяцлаглын маш олон төрлөө гарсан юм байна. Өөрөөсөө туршиж үзсэн юм байна. Тэгээд туршиж үзээд ажилуулсан юм байна. Ажиллахаар нь бусдаа болдгийм байна гэд хэлсэн юм байна. Тэрийг нь хүн төрөлтөө өнөөдөр хүртэл аваа явж байгаа. Гэхдээ энэ чинь цаг хугацаатай. Байнгын өмсөж байгаа. Тэ? 1000 жилийн өмнө өөрөөсөн. 2000 жилийн өмнө ч өөрөөсөн. Одоо цагт амьдарч байгаа хүмүүс ч бас өөр. Тэгээд дөрөв ариун нам нь хэллээ шүү дээ. Орчин цагт бол хүмүүс яг одоогийнхаа энэ орчин цагийнхаа одоо онцлогт байгаа нэг цохилдоод яг ямар дасгал хиймээр байна, ямар бяцлал хиймээр байна. Энэ нь бас их учиртай. Яг энэ цаг хугацаа маш хурдан өөрчлөгдөж компресс хийж байгаатай адилхан бид нар ч гэсэндээ тийм асар өндөр хурдны болсон байхгүй. Тэгэхээр урдан тэгж удаан хугацаанд одоо бяцлагаж тэгж одоо даян хийж тийм үү тэгж сууж ээж болдог байсан үр дүн өнөөдрийн харьцуулах юм бол өөр. Тэгэхээр өнөөдрийн бид нар хувьсдаг хурдцтай чадамж нь яг одоогийн байдалтайгаа бас зохицож байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өнөөгийн байгаа байдалтайгаа зохицуулж бас үнийг хэрэглэх нь бол угаасаа зүйтэй байгаа байхгүй. Энэ бяцлаглалын техникүүдийг гаргах, шинэ арга аргачлалууд гаргахад түүнийг ашиглах нь бол зүйтэй, зүүн ёсны л болчиход байгаа юм. Тэгээ энийг бас ингээд судалж л байна л да тий. 10 жилийн өмнөх, 20 жилийн өмнөх бол илүү төвөгтэй санагч бол одоо бидэнд маш хурдцтайгаар хувьсах шаардлага бас байгаа. Хэрэгцээ шаардлага нь ч бас гарч чад байгаа учраас бид нар хувьстай шаардлагатай тэрийгэ хүмүүс мэдж байгаа учраас бөөнөрөө бяцлал хийх сонирхолтой байна. Бяцлаглыг ямар ч хэсэн ойлгох гээд мэдэх гээд явцгааж байна. Тэгээд маш олон төрлөөр нь хичээлж байна тий. Йога хийгээд байгаа хүмүүс яагаад болов? Йога ч гэсэндээ нэг төрлийн бяцлал шүү дээ тийм ээ. Тэгээд энэ олон төрлүүдийг олоод өөрийнхөө л нөгөө дугуйгаа унахуугээ түрүү ярьжсэн. Өөрөөсдийнхөө л аргыг олоод ямар ч хэсэн хичээгээд ингэ явж байгаа. Үндэ л тууштай байгаарай. Тэгэхээр бяцлал бол ингэж явна. Дээрэс нь шүү хамгийн чухал зүйлсүүдийн нэгд бол юу байдаг вэхээр энэ бяцлал дасгалыг хийхээр хувьсаж байгаа бие гэж нэг байгаа тийм ээ. Би хувьсдаг. Ямар одоо хамгийн чухал зүйл нь вэ гэхээр би хувьсан өөрчлөгддөг юм аа. Тийм. Заяа хувьсаж өөрчлөгдөн. Яаж? Одоо байсан дүн тавилсан тэр бүх зүйлсүүдийг эргэрв. Бидэнд 3 төрлийн мэдээлэл байгаа шүү дээ. Сайн, муу, сармаг 3 төрлийн мэдээлэл байгаа. Болж игэл мууг сармаг болгож сармагийг сайн руу, бүр мууг сайн руу шилжүүлэх юм л зорилготой ирсэн байхгүй хүн гэдэг төрөлтөн. Тэгвэл энд байгаа надад дотор байгаа мэдээлэл нь за яа урд насндаа ийм төрөл зүйл хийсэн. За ийм байхдаа ийм асуудлууд тарьсан, ийм нөхөртэй байсан, ийм ажил хийсэн. Тэр нь сайн. Энэ нь муу. Бүгд нар муу гэж байхгүй шүү дээ. Сайн зүйлсүүд зөндөө бий. Энэ нь ур чадвар одоо байгаа зүйл буян хишигний тухай яригдана. Аваасныг базаахгүй жоохон тэр нь. Жоохон л босох юм байдгийг шүү. Одоо ингээ онцлогоо хийгээд байхаар мэдж байгаа бид нар. Жоохон тэрнийг залруулах хэвээр зүйлээ засаж залруулах. За тэгээ өнөөдөр хийсэн хүртэл хийсэн зүйлүүд одоо би мэдж байгаа шүү дээ. Би хэнийг гомдоолоо, хинтээ яалаа, тийм ээ? Би базаахгүй ямархуу ааш шангалгач гаргачлаа, хизээнийг ашиг хонжоо хайчлаа. Тэрнээс болж би яагаад байгаа вэ гэдэг ер нь бол хүмүүс мэдчихэдэг. Тэгээ энэ бүх зүйлсүүдийгээ засаж залруулах боломж. Би бүхэн болгон дээр очиод уушлалтгуугаад ингээд бүгдээр ингээд засаад авч чадна. Гэхдээ би энэ бүхнээс уушлалт гуйжуулж чадна. Би намжлагаа хийж чадна. Тэр дотоод сэтгэлээс ариусгаж чадна. Энэ бүхэн техникүүд бол энэ арга аргачлал дотор л байж идэг. За тэгвэл тэрнээс цаашаа нь юу яаж яхав гэхээр одоо би эцэг ихээс төрсөн шүү дээ тий. За бяцлал хийгээд халхам малхмаар дээшээ ингээд ахиж байхад юу болж байгаа вэ гэхээр энэ ахиц нь би ингээд нэг яг шатаар гарч байгаатай адилхан болдог. За би ингээд шатаар гарч байхдаа энэ дээр одоо аав минь ээж минь сууж байгаа. Аав ээжээгээд эн чинь ингээд надад бүх хүнд энийг бол хинж марахгүй бах. Надад ээж аав байгаагүй бол хийжж биш. Ээж аав байсан. Өвөө эмээ байсан тодорхой. Илэн цусан, холон цусан тодорхой. Ингэх юм бол энэ бүх урагууданд байсан мэдээлэл бол надтай холбоотой байгаа. Яг л би мэдээлэлээс оршин байгаа. Тогтносон одоо бодгол орших учраас. За тэгээд энэ мэдээллүүд нь сайн ч байж байгаа, саарч байж байгаа. Жохон засах залруулах зүйлсүүд ч гэсэн тийм надтай холбоотой шүү дээ. Тэгэхээр энэ холбоотой мэдээллүүдийг би засах боломж олдог байхгүй.
Тэгэхээр удамд нэг сайн төрөлдөн, нэг одоо үйлстэн, сайн үйлстэн төрөөд за тэр үйлээ бариад дээшилж яхад бол за аав ээжтэй барьж байгаа ачлал, өвөө эмээдээ ачиж байгаа. За ингээд хідэн үеийнхаа одоо өвөг дээдсүүдэд буюу удамдаа хийж байгаа хамгийн том үйлд тооцогддог. Нэгд. За нөгөөд нь ялгаан байхгүй надаас хойш миний үр хүүхэд гэж байгаа шүү дээ. За миний одоо байгаа хүүхдүүдийн маань хүүхдүүд ингээд миний удам шүү дээ одоо. Одоо бол надаас цааш мэдээллийг маань авч явах юм хүмүүс гэж байна. Тэр хүмүүсийн одоо байгаа мэдээлэлд нь би одоо өөрчлөлт хийгээ суун штэ. Ямар ч байсан заяа эмээгээс тийм ээ заяа эмээгээс ямар ч одоо сөрөг мэдээлэл үлдээхгүй байх зорилго юм байна. Тэр хүн болгон ярьдаг ш. Би хүүхдийнхаа төлөө амьдарч байгаа. Өөр хүүхдүүдийнхаа төлөө л ингэж яваа гэдэг. Өөр хүүхдүүдийнхаа төлөө санхүү мөнгө гэхээс илүү өөр хүүхдүүдийнхаа төлөө танаас шалтгааллах хасах оноо ерөөсө бити хуралдуулаарай гэж. Би бол одоо хэлдэг. Та магадгүй энэ хүүхдүүдэд хөрөнгө ч юм уу одоо амьдралын болцоо боломж үлдээх гээд энэ талдаа нөгөө эрчим энергийнхаа мэдээллийнхаа чанартай зүйлд алдаа гаргаж байгаа байт. Хин нэгнийг хуураад, хин нэгний өмнө ороод, хин нэгнийг хоол ундгүй болгоод гэдэг ч юм. Бүгдээрээ муу гэсэн үг бол биш шүү дээ. Бүтээлийн мөн чанарт. Гэхдээ юу хийж байгаагаа та сайн ойлгоод харчих. Өнөөдөр кино хийж өгөө, сайхан талах хийж өгөөд, хоолыг хийж өгөөд, имлэгээ хийгээд. Гэхдээ энэ бүхэн үйл дотор чинь санаатаа санамсаргүй асуудал гарч явах үедээ л гэсэн. За энэ бүх одоо мэдээллүүдийг сайжруулаад та бол заяа эмээ олуулна. Уураг удамдаа ямар ч одоо сөрөг мэдээлэл үлдээхгүй. За энэ бол хамгийн том ач буйн тооцоо гэж байгаа. Энэ одоо бясалгал хийж байгааг нэгдүгээр номерын ач холбогдлоо гэж би хардаг. За хоёрдугаарт нь тэр удам ухсааны асуудал яригдаж байна. За гуравдугаарт нь яаж вэ? Өөрийгөө засна. Би одоо эндээс нэг өдөр явж л таараа. Ирсэн юм чинь буцна. Ирсэн юм чинь буцах тэр цагт нь би яг хаачих вэ гэж. Хаашаа өрхөө мэдэхгүй ангаагаад сууж явах нь гэдэг бол маш утгагүй. Хүн энэ төрөлдөө хаашаа явахыгаа төгс одоо боловсруулж зорьсон ойлгоцсон байх ёстой. Дараа төрөлдөө би хэн болох юм бэ гэх. Ямар байж болох юм бэ? Өөрөө бүр шийдэх эрхтэй байдаг шүү бүр тэгж ярих юм. Тэгвэл өнөөдөр би түүнийгээ зорчих юм бол би хизээ хаана хизээ төрөхийгөө ямархан одоо төрөлтөн болохыгаа шийдэд явбал энэ их чухал шүү дээ. Хинч дараа насандаа зовхыг хүсэхгүй. Хүн бүр дараа насандаа сайхан амьдрахыг хүснэ. Амгалантай байхыг хүснэ. За тэгвэл тэр зүйлийг энэ насанд хийдэг. Тэгэхээр бясалгал мөн адил түндэл хөрөж өгдөг л нөгөө л арга ч юм уу. Тийм ээ. За ишөө тэгээд бүр том зүйлсүүд нэмнэ ш. Дахиад би ганцхан би гэдэг байж болохгүй. Би хэрвээ энэ ч бясалгал хийгээд ингэж яжвал өнөөдөр би удам ухсааны тухай юм ярьлаа ш. Дахиад өнөөдөр гэр бүлдээ бас нөлөөлж байгаа ш. Гэр бүлдээ нөлөөлж байгаа. Би энд сайнны үр тариад байж хахад эргэн тойронд байгаа хүмүүс буюу Монгол хүмүүстэй ч гэсэн хийж байгаа миний бас нэг л одоо ачлал, миний бас нэг зориулга, миний бас нэг л одоо үйл шүү дээ. Тэгэнгүүт Монгол хүн гэдэг чинь хүн төрөлтний хэсэг үстэй. Тэгээ хүн төрөлтөндөө барьж байгаа одоо бас нэг буян юм баггүй. Энэ одоо нэг буддист шашинд бол их болсон 6 зүйлийн төлөө хийж байгаа нэг юм алхам. Тэр төрөл зүйл бүхэн дотор бол миний үр хөвгтүүж байгаа, миний одоо удам ухсаач байж байгаа, дээр байж байгаа, доор байж байгаа бүгд орж байгаа. Тэгэхээр амьтнаа урамлаач би. Тэр энэ бүхнийхээ төлөө хийж байгаа миний хийж чадах тэр үйл. Тийм ээ. Тэгэхээр би энэ бясалгал хийгээд өөртөө гэгээн цагаан чадамжийг багаар өдрөөр дадуулаад сайжруулаад явж ил байвал энэ бүхэндээ барьж байгаа миний одоо хийж чадж байгаа зүйл юм да гэж үзнэ. За эндээс цааш ингээд ярих юм бол нарийн төвшөндөө их олон зүйлийн талаар бол ярина. Тэрнээс наашлаад ингэх юм бол түрүүн бид нар ярьсан маш олон жижиг одоо асуудлуудыг шийдвэрлэх. Одоо би шууд жижиг хэлж байгаа байхгүй. Жижиг сажиг асуудлаа бол энийг хүн чинь шийдэж байгаа. Унтаж чадахгүй байгаа юм уу? Унтчихнаа. Стресстэй дам уу? Стресстэй болчихноо. Тийм ээ. Зориг алгуу, зоригтой болноо. Эрч хүч дутаад байна уу? Эрч хүчтэй болноо. Энерги хэрэгтэй байна уу? Энерги хэрэгтэй байна. Ажил хунар чинь бүтэмжгүй та яг юу хийх мэдгүй байна уу? Мэддэг болчихноо. Тийм ээ. За өвчин эмгэг ямар нэгэн одоо махан биеийн хэмжээстэд байгаа асуудлууд байна уу? Бөөр нүгдөд байна уу? Хоолой нүгдөд байна уу? Зүрхтэй асуудалтай юм уу? Одоо үүдийн нурууны асуудалтай юм уу? Бүгдэд ажиллаж байгаа. Энэ бол одоо яг эргэн тойронд яг одоо маш хүчтэй явагдаж байгаа систем үү. Энэ чинь бас цаг үетэй холбоотой. За энэ дээр бол гайхамшигтай үр дүнүүд гардаг тий. Одоо энийг бол нэг бүгд одоо зөндөө олон жишээгээр хэлж чадна хаа. За дахиад энэ нь өөрөө бүхий л хүмүүст ажиллаж байгаа шүү дээ. Бүр жижигэн яратагаас эхлүүлээд ээжигээ бэлдэж байгаагаас эхлүүлж байгаа шүү дээ. Бясалгал хийлгэж ээжүүд их сонирхолтой байдаг. Удахгүй хүүхэд гаргаа. Сайхан хүүхэдтэй болоод хүүхэд нь гарч байгаа тэр процессыг их сонирхолтой байгаа шүү. Одоос ингэж хийж байгаа судалгаануудад орж байгаа тэр.
Тэгээ тийм зүйлсүүд бас болж байна. Тэгээ хүүхдүүд нь яаж боож чинь. За жирэмсэн эхчүүд яаж. Бүр одоо бага насны цэцэрлэгийн хүүхдүүд юм дасгал бясалгал хийхээр яаж байна. 10 жилийн хүүхдүүд яаж байна. Бага дунд өсвөр насны хүүхдүүд яаж байна. За дээрэс нь эрэгтэй хүмүүст ямар асуудал байна. За байгууллага хамт олонд ямар нөлөөнүүд байна. Одоо бол орчин цагт дэлхий дээр одоо дэлхийн хамгийн том гэж бид нар харж байгаа тэр Google нь байна уу одоо юу нь байна уу LinkedIn байна уу том компаниуд за Nike нь байна уу бид нар хамгийн том гэж харж байгаа компани одоо корпорациуд бүгд ажилчид нь бясалгал ямар нэгэн байдлаар дасгал ямар нэгэн тэм төвлөрөх юм за тэр эрчим энергийн нөхдөг тайвшруулдаг ангаадаг тийм ээ ийм одоо дасгалуудыг бясалгалууд хийдэг болцсон аль хэдийн. За Монголд ялгаа ахгүй юм болоод эхэлчихсэн байж байна. Монголд ч гэсэндээ томоохон компаниуд одоо ажилчдаа зориулаад ийм одоо хэлбэрлөө сургалтуудыг, цуглаануудыг за бас ийм зүйлсүүдийг хийдэг ийм алхмууд аль хэдийн бий болсон нэг сайхан явж байгаа. Тэг хүн болгон үнийг хэрэгцээтэйгээд одоо цаг мөчид бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр ямар л одоо зорилготой та бясалгалын дасгалыг хиймээр байна. За яг тэрэн дээр чинь ажилдаг. Тэгэхээр эргэлзэх шаардлага байхгүй. За ийм үр дүнүүдийг бол бид нар зөндөө олныг харчихсан. Жишээ дурдах юм бол одоо дуусахгүй ийм байна тийм ээ. Тэгэхээр бид ч гэсэн яг энэ ач холбогдлыг нь өөрсдөө мэдэрчихсэн учраас одоо яг энэ суугаад хүмүүст ийм байдгийм байна гэд өөрсдийн тулсан үннийг ярилцаад тэгээд та бүхэндээ туслахад бэлэн байгаагаа илэрхийлээ сууж байгаа шүү. Яг үнэндээ хүн өөрөө өөрөөрөө тулсан туршлага буюу надад яг ямар үнэндээ яг юу болсон гэдгийг мэдэж байж бусдад өгөх юмтай л болно. Зүгээр уншичаад тэгдэм байх гэж хэлэх бол өөр. Өөртөө туулчаад за яг ингэж ажилтдаг юм байна. Яг ингэсэн миний над дээр бол юм болсон гэх. Ингээд ярилцаж энэ одоо үннээ хуваалцах шиг одоо сайхан зүйл байхгүй. Бясалгал яг ийм үнэн дээр явдаг ийм зүйл юм байна гэж ойлгож ухаарч яваа да. Одоо маш олон хүмүүс бас сэрж ийн гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүс бас бясалгалыг бас сонирхож чинь. Гэхдээ нөгөө хаанаас бас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүстэй бас зөвлөгөө өгвөл. За жишээлээд ярахад за буддийн гуйхааны үед болохоор нөгөө бурхан багшийн айл дүрийг те нөгөө бодмөрийн зэрэг гээд нөгөө гэгэрэлт хүрэхэд за ийм шат дараалалаар явал хүн гэгэрэлт хүрлнэ гэдгийг ингээд бүгдийг нь хайлтцсан айл дүр байдаг. Тэрний дагуу явдаг гэсэн. Нөгөө гэгэрэлт хүрэхэд бол бүр анхлан нөгөө бясалгал хийж байгаа усуд маань түүнээс эхлээл явдаг гэсэн. За миний хувьд болохоор хамгийн ихний ээлжинд амьсгалаа зөв авч гаргах нь ерөөсөө л ихний шат юм бэл. Нөгөө бэлтгэх байдлаа авлаа. Нөгөө амьсгалаа зөв авч ийн үгүй юу гэл те. Нөгөө амьсгалаа гүнзгий авах чинь нөгөө гиз төмбийгөөд амьсгалаа гаргахад гиз маань нөгөө хөвлөдөө сайхан шахагдчихэдэг гэд. Энэ сургалтанд ирж байгаа улсуудыг харахад амьсгалаа буруу авдаг улсууд нас дийлэнхэд байгаад байгаа. Жишээлбэл те. За тэгэхээр ихний ээлжинд. За тэгээд дараа нөгөө олон төрлийн бясалгалын төрлүүд байгаа. За манайх бол нөгөө SMF буюу нөгөө даалд ухамсарыг сэргсэн мэт бясалгал гээл. За заяа бушаа нөтөлж уулдаг шамбал гээл. За тэгэл шамблын бясалгал энэ төр гээл байгаад байгаа ш таксын төвчний бясалгалууд гээл. За нөгөө миний мэдх нөгөө лавга доктор маань болохоор чинь нөгөө зөвхөн яг одоо тэр нь буюу төвлөрүүлээд ялгадаг ч гэдэг юм уу те. За жишээлбэл одоо өвшөө нөгөө фипшна бясалгал гээл 10 хоног нөгөө яг тэр нөгөө вакуум зарчиндаа бясалгал хийгээд одоо хөтөлбөрийн дагуу явдаг гээл. Гих мэтчлэнгээр байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө би бол сургалтанд хамрагцуулсуудаа ч гэсэн өөртөө эрэлжид байл гэдэг. Нөгөө яг өөртөө тохирсон тэр бясалгалыг болоод олоодоо эхний ээлжинд энэ амьсгалаа зөв авах ч гэдэг юм те. Нөгөө бясалгал болгонд нөгөө анхан шатны нөгөө одоо мэдлэг техник олгодог бүх юмнууд бас явж байгаа. Нөгөө бясалгал йог аль аль нь л бас хичээлгээд хэрэгтэй байдаг те. Гих мэтчлэн гэл хамгийн наад анхан шатных нь гэвэл энийг хэлэхээр байна. За тэнд энд яв гэхээсээ илүү хүмүүс өөртөө эрэлжид байгаад явал зүгээр байдаг. За манай төвийн үед гээд хэлэхэд бол бид нар бол товчхон хэлсэн байгаа. За өшөө дараагийн асуулт тодруулах зүйл гарвал хамаагүй би тодруулж хэлье. За бясалгал хийдэг хүмүүс анхан шатнд яах вэ? Яг одоо эхлэх гэж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгэд тэр хүмүүс л хамгийн хэрэгэлзээтэй team цаг дээр явж байгаа. Тэгээ team хүмүүс зориулаад хэлье. Одоо ингэн хамгийн түрүүлээд хүмүүсийн сэтгхүүд нэг ийм зүйл байгаа байхгүй. Бясалгал хийдэг хүмүүс гэхээр нэг юм тусдаа төрсэн хүмүүс байдаг гэж бодоод байдаг. Бясалгал хийх хүмүүс нь юм тусдаа байд юм байна. Жирийн бий бол хийхгүй байхаа гэж боддог гэсэн үг байхгүй. За дараагийнх нь хоёр дахь шалтгаан нь одоо эргэлзэж идэг шалтгаануудаас хоёр дахь шалтгаан нь за би хийж чадах юм уу чадахгүй юм. За гуравдугаарт нь би завгүй. Тэг надад ерөөсө зав гарахгүй.
Тэгээд тэгж яагаад би завтай болохоор хийнэ гэж ярьдаг тийм ээ. За энэ бол энэ дөрлөдөг. За дараагийнхан зүйл болохоор юу гэхээр бясалгал дасгал хийх дээр зэрэгцээ одоо далдын ямар нэгэн чадaltaй болоод за тэрнээсээ айх үе, имэх үе, ингэх үе, дэх үе гэдээ бас нэг юм сонио айдсууд бас ярьж идэг юм. За тэгээд ишөө дахиад юу болдгоо гэхээр им даруухан, им ирч хүчгүй тийм болчих юм болов уу гэдэг. Бид нарыг одоо юу гэдэг ингээд өдөржингөөл юугаа алгаа хавсраал ингээд байж идэг гэж бодоод идэв юм шиг мантра уншаад ч юм ингээд бодолдоор төвлөрөөд ч юм уу тэгээ байж идэг гэж боддог. За дээрэс нь ишөө дахиад 1 2 3 удаадаа бясалгал хийж үзсэн. Магадгүй ямар нэгэн байдлаар юм дасгалыг хийх гэж үзсэн хүмүүс байдаг. Энэ тэнд ингээд дасгал. Тэгчээд ингэж хэлээд идэв. Ингээд төвлөрөөд ингээд суухаар бичлэгийг чинь үзээч ч юм ингээд төвлөрөөд ингээд суухаар бодол бодогдоолах юм шүү дээ. Бодол бодогдоод ах юм шүү дээ. Тэгээд буруу хийгээд байна гэж одоо болчлаа гэж. Ийм шалтгаануудыг бол маш их ярина. За тэгээд дээрэс нь юу гэж ярьдаг вэ гэхээр зэрэгцээ ажиллах юм болов үгүй юм болов яг эргэлзээ тэнэгэлзээний өндөрөө тохиол энэ миний асуудлуудыг шийдэж яг чадах юм бол. Тий. За эдгээр асуудлуудыг бол ерөөхдөө ярьж идэг ирж байгаа хүмүүс тэгээд бодоод хийдэггүй шүү дээ. Ингээ ярина. За яг тэгээ бодоо сууж байгаа хүмүүс. Гэхдээ бүгдээр ингээ бясалгал хиймээр байна дагаад нэг хийж үзэх юмсан да нэг одоо ингээ хиймсэн да гэж бодоод байгаа хүмүүс шууд эхлээсэ гэж би хэлнэ. Шууд л эхэл. Ямар ч бясалгалын төрөл байж болно. Тий. Аль нэгийг нь барьж хийж үзээд өөр дөрөө. Хүн юунаас эхлэв өдөр чинь төвлөрч сурахаас л эхэлдэг шүү дээ. Бясалгал гэдэг бол нэлээд гүн төвлөржөө цаашаа ингээд алхмууд нь болж идэг ийм техник байдаг. Тэгэхээр төвлөрөөд эхлээд төвлөрж өөр дөрөө сур. Одоо 30 жил 40 жил угаасаа хүн гэдэг чинь бодлого төлөвлөө хичээж шилжихгүй бодохгүй байна гэж хэлж байхгүй. Гэтэл энэ бодлого төлөвдөр би бодож байгаагаа юу бодож байгаагаа түүнийгээ таних бариад түүнийг хувьсгаж өөрчлөлдөг тийм болдог гэсэн одоо арга гарах шүү дээ. Тэгэхээр тийшээ одоо чиглэж байгаа шүү гэдэг гол зорилгоо маш сайн ойлгочих хэрэгтэй. За тэгээд яах вэ гэхээр яг одоо эхлэе гэж хэлнэ. Хийж үз. За үзээд өчигдрөөс би өнөөдөр ямар байна? Өнөөдрөөс би маргааш ямар байна? Тий. Ингээд нэг өдрөөр надад гарч байгаа хувьслуудаа л ажиглаад явна. Бүр цаад их том юм хардаг байхгүй. Тэгээ хүмүүс ингэж ярьдаг. Би ерөөсө бясалгаж нэг ч удаа үзээгүй гэдээ ороод ирдэг. Тий. Гэхдээ нэг юм хэлвэл хэрвээ та унтдаг л бол тийм ээ унтаж амардаг л бол та бясалгадаг л гэсэн. Тий. Та унтаж амарч л байдаг бол бясалгал хийдэг юм байна л гэсэн. Ерөөсө угаасаа хүн төрөлтөн бясалгагч байгаагаараа байж хата. За тэгээд унтаж амарч байгаа тэр 7 цаг 8 цагийн хугацаанд та бясалгалын төлөвт байж байгаа. Бясалгалын төлөвт байж байгаа. За дараагийнх нь юм бодоод ингээд сууддаг төвлөрөөд гүлгөөд бид нар юм ширтээд нэлээд төвлөрөөд ингээд суугаад тэн дээр ажиглаад би ингээд байна да миний та надад таалагдахгүй байна да эсвэл надад таалагдаж байна да надад юм тааламжтай мэдрэмжтэй авгүй юм байна тий би тэгж болохгүй юм байна гэд удаан ингээд өөр дөрөө төвлөрөө шийдвэр гаргаад байгаа чинь хүртэл бясалгал тийм ээ за дуулж үзээгүй хүн байхгүй хаа за өөрийн одоо хобби өөрийнхөө авьяас өөрийнхөө хийх дуртай зүйлсүүдийг хийж идэг хүмүүс байгаа. За эдгээр зүйлсүүд ч гэсэн одоо ингээд удаан зураад суудаг. За сайхан шүлэг найраглал бичдэг. Тийм ээ? Одоо өөртөө бууж ирсэн гоё сайхан өгнүүдийг бичдэг хүмүүс бас байж байгаа. За би энэ одоо йога, спортоор хичээлдэг. За спортын төрлүүдээр хичээлдэг. За яг үнэндээ маш гоё талах барих. Тийм ээ? Сайхан одоо ялуу одоо үйлдвэрлэгч нь хүртэл төвлөрөөд хийж байгаа бүх үйлдэлүүд чинь яг бясалгалын анхан шатны юм чанарууд шүү дээ. Тэр төвлөрөөд одоо бүтээл бий болж байгаа үеийг хэлж байгаа шүү. За тэр дээр ингээд төвлөрөөд хийж байгаа зүйлсүүд чинь бясалгалын төлөвт юу н таныг байлгаж байдаг. Та ямарваа нэг зүйлийг төвлөрөөд хийж байхдаа өөр юунд ч нэг автдаггүй үстэй. Бодол чинь тэнэд явцдаггүй үстэй. Бодол ингээд тэнэд ямар нэгэн сатаарчгараа хийжсэн зүйл нэг биш болчдөг тий. Тэгээ яаж нэхэр бясалгаж байтал нь тэнд алдаа гараад байна эсвэл сатаараад байна гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд юм хийж идэл юм бодогдол яана тэрнийг яалаад илээд гэдэг ингээд яваад төхөр тэр хийж байгаа зүйлэнд нэг их одоо юу сайхан зүйл болдоггүй үстэй. Тэгвэл энтэй адилхан. Тэгвэл ингээд хүн ингээд анзаарчих хэрэгтэй. Тэгвэл бясалгал хийж байгаа хүмүүс энэ бүх бодлоос ангижрах хэрэгтэй. За дээрэс нь бясалгал хийдэг хүмүүс тэгж өдөр жөнгөөгөө суудаггүй. Одоо цагт бол тийм байха болсон. За хамгийн одоо тааламжтай цаг хугацааг бол хамгийн одоо сайн төвлөрч суух хугацааг 1 цаг гэж үзэж байгаа одоо. Гэхдээ зориулгууд бол өөрөө. За одоо юу гэдэг
яг бүхий л амьдралаа бүх насаа одоо юу гэдэг өөрийнхөө зорилгыг тэр чигт нь гэгэрэлгээд хардсан байгаа хүмүүс бас байгаа. За одоо нөгөө шашинд бол тарны судрын одоо тэр бяцлаглыг үлдэж байгаа хүмүүс одоо насандаа аль хэдийн зорилгоо болгочихсон сахил санаар хүртчихсэн тийм хүмүүс бас байж байгаа. Дахиад насаараа бяцлагж байгаа хэдэн 100 жил хэдэн 10 жилээр байж байгаа хүмүүс ч бас одоо ууланд тийм ээ бидний одоо мэдгүй орон зайд одоо байж л байгаа. Мэддэгч орон зайд байж байгаа. Тэр хүмүүсийн насжилтыг харах юм бол их л хол яригдах бах тийм ээ. За одоо тэгээ орчин цагт бид нар энд яг өөрийнхөө амьдрал дээр одоо ээжээ хингээ эхнэрээ хингээ одоо ингээд ажил бүтээлээ хингээ тодорхой цаг хугацааг өдөр бүр зарцуулдаг. Зориулгатаа зарцуулдаг, зорилго нь тодорхой тэгээ түндээ зориулаад ингээд хийж байгаа. Тэгэхээр цаг хугацаа танд одоо ямар одоо байвал тааламжтай тохиромжтой байгаа. Хамгийн гол нь бяцлаглалыг хийхэд бол өөрийгөө зовоож болтгоо. Өөрийгөө стресстүүлж болтгоо. Өөрийгөө одоо ингээд албаар хүчээр байлгаж бас болдоггүй. Гэхдээ хэрвээ бяцлаглалын ач тусыг мэдчих юм бол тогтмол өөртөө одоо цаг хугацаа гаргаж байгаа өдрөө болгон цаг хугацаа гаргаж байгаа чинь зориулга чинь л 10 минут байх юм уу 30 минут байх юм уу 40 юм уу 1 цаг юм уу за хамгийн дээдл суудаг хүмүүсүүд одоо 2 цаг за бидний хувьд бол нэг 2 цаг орчим бол суучдаг ямар ч юм бяцлагаад ингээд удаан суухаар 2 цаг бол айл хэдийн болцсон байдаг. Тэгээд 2 цагийн хугацаанд нэг 20 минут болсон те тийм ижил мэдрэмжийг бол төрүүлж яадаг. Удаан тэгээд суухаар хэцүү дэдэг юм бас байдаггүй. За ийм учиртай. Тэгэхээр эхэлж байгаа хүмүүс бол ямар нэгэн байдлаар эхлээл гэж хэлнэ. Ямар нэгэн байдлаар та төвлөрөх 3 секундын төвлөрөх 10 секундын дасгалаас эхлүүлээд тэгээ өөрт ажиллаж байгаа нуудыг нь сонгоод өөрийнхөө дуртай байгаагаа хийгээд тэр одоо төрлөөрөө хичээлээд хамгийн гол нь үр дүн гартал ихтгэл өмжилтэй тууштай л. Тэгээ зорилго чинь тодорхой байвал за наананд байх зүйлсд бол танд нэг их хэцүү байдаг. Ерөөсөө тийм ээ. Тэгэхээр ингээд ихлээрээ тийм алдаанууд бас байдаг шүү. Ирж байгаа хүмүүст иймэрхүү алдаануудад. Тэгээ сүулдэ бол юу гэж ярьж идэх вөхөр тэгж бодоод исэн шүү дээ. Одоо бодохоор инээдтэй байна гэж ярьж идэх тий. Чам ч гэсэндээ зөндөө тийм туршлагууд байгаа шүү дээ. За сургалтанд ирж байгаа бяцлал сонирхож ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ер нь бол нөгөө бас багшгүйгээр ингээд оролдож үзээд тий. Тэгээд нэг өөрийнхөө одоо нөгөө гарч байгаа хувьслуудыг өөрчлөлтүүдийг ойлгохгүйгаас болоод ер нь бяцлагалд юм байна гэсэн хүмүүс бас дийлэх нь бас байсан. Тийм болохоор багшаар хөтлүүлэх нь бас маш чухал шүү гэж бас хэлмээр байна. Тэ? Яагаад гэвэл багш тэр бүхнийг одоо болж байгаа процесс бүгдийг одоо өөрөө туулаад үзчихсэн. Таныг одоо яг чиглүүлээд, таныг хөтлөөд дараачийн агсан төвшөнд бас аваад явах учраас багшаар хөтлүүлэх нь бас номер 1 чухал шүү гэж бас хэлмээр байна. Одоо дээрэс нь бас хүмүүс бяцлаглыг ямар нэгэн шашинтай бас уялдуулж ойлгоод идэг. Гэтэл ямар ч шашинтай уялдахгүйгээр өөрийнхөө одоо сонирхож байгаа бяцлаглыг хийгээд явах боломжтой байдаг. Тэгэхээр яг өөртөө тохирсон бяцлаглын төрлүүдийг олоод за тэгээд өөрөө бас өөрийн багшаа олоод бас хөтлүүлээд явуулаас илүү хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээ багшаа олоод хөтлөж явах их ач холбогдолтой ашиг тустай байдаг. За дээрэс нь хамгийн гол нь нэг зорилготой олон хүмүүс байх их. Тийм сайн. Анги болоод явах нь тийм. Ангитай хамт олонтой. За нэг зорилгот ингээд гар гараасаа хөтлөөд явж байгаа. Энд нэг жоохон залхуурхаад ирэхээр хөөй жоохон байрчдаг. Энд нэг жоохон сэтгэлээр унаад шантрах гад байвал хүч өгчдөг тий. За тэгээд надад юу болж байгаагаа мэдэхгүй нэг ингээд уг нь өөрчлөлт болоод байгаа. Тэрийгэ таньж мэддэггүй те хүмүүс надад тэгж байгаа гэхээр надад ч бас энэ өөрчлөлт нэрээ гарч байгаа шүү дээ тий. Тэгээд энэ өөрчлөлт буюу урагш ахиж байгаа тэр ахиц төвчл юмнуудаа хоорондоо ярилцаад урам аваад явах нь бас энэ хамт олонтой байх. За номын ихч төс гэж ярьдаг те. Бяцлагч нар бол за ийм хүмүүстэй байх шиг одоо сайхан зүйл бас байдаггүй. Мэдээж ганцаараа явах бол бас жоохон тийм байдаг. Олуулаа болохоор. Гэхдээ хүний онцлог олуулаа явах хүнээр өдөрдуулах. За тэгээ хүмүүстэй хамтдаа явах юм бол яваад идэх хүмүүс байдаг. Эсвэл бүр хинтэй ч хамт баймааргүй зөвхөн би өөрөө төвлөрөөд мэдрэмжээ ажиллаад би өөрийгөө яаж хулсаж байгааг мэдмээр байна гэж байгаа ч хүмүүс байгаа. Тэгээд энэ бяцлаглалын төрлүүд нь ч бас ч гэсэн өөр шүү дээ тий. Олуулаа хийж бол ингээд яаж хөө гэдэг бяцлаглалын төрлүүд нь өөр. За зориулгууд нь өөр учраас тэндээс эхлүүлээд ингээд өөрчлөгдөд явдаг. Тэгэхээр хүүхдүүд ямар бяцлал хийдгийг, насан турш хүмүүс ямар бяцлал хийдгийг. За тэгээд одоо төвшин ямар байдгийг тий дээш яаж ахид юм бэ? Хаа хүртэл байж болох юм гээд. Энэ бас дараагийн төвшний дараагийн одоо мэдээлэл асуудал байна л да. Заяананда төв дээрээ зохион байгуулагдаж байгаа бяцлаглууд
одоо сургалтуудын талаар бас ярилцаад. Окей. Өнгөрсөн хугацаанд бид нар ер нь 2020 оноос эхлээд тасралтгүй л одоо бяцлал дасгалын сургалтуудыг хийж байгаа. За эсмэ шинжилгээ ухааны патент тийм ээ. За аль биесний сургалтуудыг хийж идэг. За тэнд бол мэдээж бид нар одоо хүн болгон мэддэг болсон даалт ухамсарыг гэсэн минутын бяцлал дасгал, за шийдлийн дасгалыг, шамлын дасгалыг, за түүнд байх одоо эсмэф ухаануудыг бол бид нар шат дараалт авдаг. За энэ дэше маш олон сургалттай нэлээд өндөр түвшний сургалтууд байдаг л да. За тэрнээс гадна за бид судалгатуунаа үзээ. За орчин цагт одоо шинжилгээ ухаан яг ямар байгаа юм бэ? За монголчуудын одоо хүн ухаан бидний соёл, өв соёлтой холбоотой зүйлс бас юу байна? Энийг маш сайн судалж байгаа. За түүн дээрээ бас үндэслээд олон зүйлсүүдийг бол шинээр нээж ин л да. За сүүлийн үед бол бид нэр энэ сургалтуудыг маш эрчимтэй. За янанда төвдөр бол өглөө, орой, за тэгээ онлайнаар за энэ сургалтууд бол тасралтгүй явагдаж байгаа. Багш нар маань байнга хөдөлмөрлөж байгаа. Та бүхэндээ өгөхийн төлөө явж байгаа. За түүнээс гадна бид нар бяцлаглынхаа яг энэ одоо арга техникийг бусдад хуваалцах багш нараа бас бэлдэж байна. За одоо янанда төв бусдад одоо юу гэж байна? Хамгийн түрүүлээд бид нар одоо зорилттой болохын тулд яах юм бэ? За зорилтын бяцлаглууд байж. За дахиад чөлөөлтийн бяцлал буюу бид нар одоо энэ үйл өөр мөн чанар за одоо надад жоохон байхгүй одоо хэрэггүй байгаа энэ сөрөг мэдээллүүд өөрөө яаж юу хөнгөлөх юм те. За ийм чөлөөлтийн бяцлаглуудын одоо хичээлүүд явагдчихлаа. За ингээд хүүхдүүдтэй жирэмсэн эхчүүдтэй гэдэг. За тэрэн дотроо би эрүүл мэндэ яг яаж сайжруулах юм? Яг надад одоо бол хамгийн нэгдүгээр асуудал эрүүл мэнд байна. За эрүүл мэндийн хамгаахын өөрийг одоо хамгаахын бяцлаглалын ангууд явж байгаа. За дээрэс нь бид нар байгууллагууд руу тийм ээ олноор нь хүмүүстэй яг тэр одоо орчинд нь ямар хэрэгцээ байгаа юм бэ? Тэдэнд таарсан одоо сэтгэл зүйн зөвлөгөө, даалт ухамсар, энергийн одоо мэдээлэл за түүнийг яаж ашигладаг арга аргачлалыг заагаад тэгээд тэднэрт бас бяцлаглалын техникүүд өгч байгаа. За тэгэхээр мэдээж насны онцлог тэр хүмүүстэй заарсан тохирсон бяцлаглалын техникүүдийг өгөөд за түүнийг одоо албаасжуулаад ингээд хөтөлбөржүүлээд тэгээд ингээд бусдад түгээгээд ингээд явж байгаа. Тэгэд энийг түгээх олон хамт олон нэгдэж байгаа л да. Насны за тэгээд одоо олон моторотоос гадна төдөө орон нутагт байгаа одоо ажиллаа хийж байгаа өөрийнхөө хийж байгаа ажил дээр дахиад авсраад одоо баяжуулах хүсэл сонирхолтой байгаа. За магадгүй одоо яг энэ чиглэлээр яг энэ даалт ухамсар энерги эрчимийг судлаад энэ бэлэг ухаанд суралцаад энэ бэлэг ухааныг бусдад түгээх юм үүсэд яг дангаар нь одоо зорж байгаа хүмүүс ч бас байна. За дээрэс нь одоо байгууллага хамт олноо. Тэгээд одоо гадаад тийм ээ орнуудад амьдардаг хүмүүс ч гэсэндээ хамтраад ажилладаг ийм боломжийг бол нээлттэй болгоцсон байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон төрлийн бяцлаглууд байгаа. За тэр дотор чинь хамгийн наад зах нь тайвширхаас л эхэлж байгаа шүү дээ. Тайвширхаас эхэлж байгаа. Хүүхэд гээл тэгэхэд чинь яг хүүхэд өөрийнхөө мөн чанараараа байвал ямар гэгэн ариун цагаан тийм ээ маш ирч хүчтэй тэгээд хайр татан байдаг үлээ. Тэгээд тэр лөө төхүүлсэн тэр мөн чанарыг нь өдөөсөн одоо байгаа энэ нийгмийн стресс энэ бухимдал одоо байгаа энэ байдлыг нь арилгах түүнээс авсан байгаа гэмтлүүдийг нь засах тий яг хүүхэд чинь хүн зоригтой ирсэн. За тэр дотор байгаа чадамж авьяас юмыг нь ундруулж гаргаж ирэх. За бусадтай ингээд нэг сайхан харьцаатай болгох, тэнцвэржүүлж өгөх тэр уур уцаар болохгүй байгаа зүйлсүүдийг. За тэгээд ирэнгүүт яаж нөхөр хүүхэд яг анхдагчаар болно. 50 болчихно. Таны нөгөө байнга хөрдөж исэн хүүхэд чинь болчихно. За тэгээд дээрэс нь өөрөөртөө итгэл төгс болно. За тэндээс чи амжилтууд нь гарч ирнэ. Авьяас нь тодорно, тийм ээ. Тэгээ бусдад түүнийг илэрхийлдэг болчихно. За тэгэнгүүтээ хорт зуршлууд гэж нэг автор юм боллоо одоо, тийм ээ. Хорт зуршлууд буюу нөгөө компьютер тоглоомнууд за хит их хамааралтай одоо телевиз байдаг юм уу, одоо гар утас байдаг юм хит хамааралтай зүйлсүүдээс холдох. За магадгүй идэж ууш. Маш их чихэр идээд байгаа юм уу? Тэрнээс болоод одоо би хаана өвдөд юм уу те? Дараагийн сөрөг нэг мэдээл болж хувирах зүйлсүүд ч тэр бүх орцорчлуудаас тэр хэрэггүй зүйлсүүдээс ингээд угаасаа хангижирдаг. Энэ өөрөө бяцлал хийхээр болж яадаг л процесс шүү дээ те. Ач холбогдол бид дараа нь ярих бах тийм үү? Ингээд харах дээр зэрэгцээ тэр зүйлсүүдээс хүүхдүүд өөрсдөө хангижраад эхэлнэ. Одоо тэгээ тоглоомоо шүн унтахгүйсэн бол шүн угаасаа нойр нь хүрээ тэр хүүхд тэргээ тоглож чадчихгүй унтаад өгнө. Тэ? Гих мэтэр одоо хүүхдээр ингээл ярихад. За тэгтэл нь ээж байлаа гэж үү? Жирэмсэн ээж. За тэгвэл жирэмсэн болохоос өмнө бэлдэж болно өөрийгөө. Бүх хэмжээсттэй шүү дээ. Яг бол бяцлал бүх хэмжээстэд ажилладаг. Бяцлал гэдэг бол хүний махан бие.
бүх төвшөнд нь. Дахиад энэ бодол оюун санааны танд ямар бодлууд төрөөд өөрийгөө хаагаад стресстүүлээд ингээд байна. Өөрийгөө юу гэж бодож, өөрийгөө бий болгож байна. Та өөрийгөө хэн болгож байна? Тэр бүх зүйлсэд засдаг. Хамгийн тааталт нь бол энэ сэтгэлийн төвшин гэж байгаа тийм ээ. Сэтгэл тэр бүх л мэдрэмжүүд тэргээр илрээд байгаа тэр бүх зүйлс дээр чинь ажиллаад эхэлдэг. Тэгвэл энэ бүх төвшөнд ажиллаж байгаа зүйлсүүдийг засдаг учраас зэрэг засч яадаг учраас нэг нэгээр биш шүү. Яг зэрэг засч яадаг. Тэр тэгж засагддаг байгаа учраас тэр бүхэн нөлөөлөд байдаг. Ингээд нөгөө жирэмсэн болоод төрөгч байгаа ингээд төлөвлөж байгаа ээжээс ахуулаад одоо ингээд ураг тээчгсэн байгаа ээж хамгийн ламар амгалан, хамгийн тайван, хамгийн эрүүл тийм ээ байх ёстой. Дээрэс нь жирэмсэн үеийн сэтгэл зүйн асуудлууд байгаа. Ууртай, бухимдалтай, стресстэй, унтахгүй, за тэгээд нөгөө хууч өвчнүүд нь сэтрэгдэгч гэдэг юм уу. Тэгээд дөхөөд ирэхээр бүр энэ нь ингээд гэр бүлийн асуудал болж хувраад байдаг ч юм уу. Тэгээд тэр бүх асуудлуудыг тэнцвэржүүлж болно. Тэгвэл төрсний дараа хэрвээ ээж жирэмсэн байхдаа бясалгаад сурчих юм бол хүүхднэр бол өөрөөр амар амгалан, тайван сайхан дандаа инээж явах боломж байна. За тэгээд хэрвээ ажил хөдөлмөрөөр эргэлж байгаа бол тэрэнд чинь ч гэсэндээ амжилтанд нөлөөлж идэг юм чинь тэртээ дөрөв. Тэгээд төрснийхаа дараагаар төрсний дараах синдром гэж үүсэх байхгүй юу? Тэгээ хүүхдтэйгээ байхдаа маш амар амгалан. Одоо тийм ангид байсан зөндөө олон жишээ байж байгаа. Тэгээд төрснийхаа дараа ч гэсэндээ амар амгалан. Нөхөр нь ороод ирсэн чи ядаж уурдаж өгөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм 50 байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр 50 байлгаж байгаа төрүүлсэн хүүхэд 50 л амгалан л байдаг. Уйлж орлоод ингээд авахгүй. Дээрээс нь өвчин тусаа зовоогоод авахгүй. Тэгээд ээж нь 50, хүүхэд нь 50. Тэр гэрт аав нь бушуул ирээд ахыг хүснэ үстэй тий. Гих мэтэр ингээд. За тэгвэл байгууллага дээр жишээ нь бид нар баслал ингээд хийлгээд байвал ямар үр дүн гарах юм. Тэр ажлыг хийж байгаа хүмүүс өөрөөсөө ихтэй амар амгалан тайван болно. Угаасаа хүн бол хамгийн анхдагч хэрэгцээ чинь нийгмийн амтан учраас энэ нийгэмдээ би хэн байх юм бэ? Хамт олонтойгоо би ямар байх юм бэ? Миний хамт олон надад ямар аз жаргалыг бэлдгэлдэг байх юм бэ? Ер нь 50 амгалан нөхцөлд байх дуртай шүү дээ. Тэ? Хамгийн анхдагч хэрэгцээ тэр байхгүй. Тэгээ би ажиллаа хийж байхад би өөрөө 50. Ажлаас ирж байгаа тэр бүх зүйл. Энэ нийгмийн харилцаанд хамгийн чухал зүйл байдаг учраас хэрвээ тэнд бясалгал хийдэг хүмүүсүүд байж их юм бол стресс тэр чинь янз бүрийн гэрээсэл хүмүүс ирж байгаа. Ямар янз бүрийн асуудалтай одоо орчноос бүгд нэгдэж байгаа. Тэгээд тэр ажил уг нь явах гэдэг. Байгууллага бүр амжилттай бай гэж бодно. Байгууллага бүр хүмүүсээ доктортой сайн барьж явах хүсэлтэй байгаа. Тэгтэл нь хаанаас ирсэн асуудлаа шийдэж чадах өдөржингөө тэр одоо орхицсан байгаа хүмүүстэй бодож байгаа өдөржингөө болохгүй байгаа асуудлаа бодож байгаа ийм хүмүүс бол 50 байх боломж байхгүй шүү дээ. Тэгвэл тэр бүхэн дээр энэ сэтгэл зүйн асуудал бол маш сайн засагдад ирдэг учраас энэ байгууллагад нэг хамт олон болж байгаа хүмүүс маань бясалгал хийгээд төвлөрөө дасгал хийгээд өөрсдөө дадуулаад ирэхтэр зэрэгцээ байгууллагын ажил тухайн хувь хүний амжилт амар амгалан за тэр байгууллагын дараагийн одоо зорилго юм руу маш их нөлөөтэй. Маш их нөлөөтэй. Тийм учраас л энэ дэлхийн супер компаниуд энэ юуг нь ашиглаж штэ. Тэр төргөө дэлхийд даяар нийгэм стресстэй болчиход байгаа учраас дэлхийд даяараа нийгмийн одоогийн байгаа байдлаас хүмүүс маш их гэмтэж байгаа учраас энийг ойлгож байгаа. Тухайн дахин эдэн хэрэгцээтэй арга хэмжээг авч байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм өөрчлөлтүүд гараад явж байгаа. Цаашдаа энэ чинь өөрсдийнх нь амжилт болж байна. Тэмч учраас бясалгалын сургалтанд ер нь ихэвчлэн хүний нөөц сургалтын менежер рүү сууд штэ. Их сонирхолтой бясалгалын багш болохоор йогийн багш нар ирдэг, эмч нар их ирдэг, хүний нөөцийнхэн их байдаг, тэ яг олон түмэнтэй ажилдаг хүмүүс их ирдэг, багш нар ч гэдэг юм уу тэ. Тэгээд хүмүүстэй ажилдаг угаасаа үгээс сурцсан байдаг хүмүүс учраас дараагийн би юу гэх вэ? Нэг болохгүй байна гэдэг юм харцсан. Тэгээд би яаж туслах өөр дээр ажиллаж үзээд бусдаа өгөх юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс их ирсэн байдаг л та. Гэх мэтэр ингээд одоо энэ бүхэл сургалтуудыг янанда төв одоо зохион байгуулж байгаа. Байгууллага дээр бяцлал хийсний даваа тал нь нөгөө хамт олонны уур амьсгал бас маш сайхан болно тийм маш гоё. Тэгээ бүтээмж маш өндөр болоод ажилчдын доктортой адил тэр хэмжээгээр бас илүү сайжирд юм байна гэх. Хоорондоо байгууллагын ажилчид нөгөө эвтэй иттэй байх тийм нөгөө бие биенийг ойлгодог байх тэр ч бас нөлөөлөд ирэхээр тэр тухайн байгууллагад бол үнэхээр нөгөө одоо хэрэгцээтэй шаардлагатай байгаад байна. За дээр нөгөө хувь хүний тэр ажилт нь одоо нэг хувь хүн болгон дээр л хэрэгцээтэй л байгаа. Сүүлд харин судалгаа хийжсэн чинь ер нь одоо офсууд нь бас тийм бяцлаглалын зориултын бас тархимтай байдаг болцсон байна. Тэ төсөвтэй байдаг. Одоо ажилчдаа тэр хэмжээгээр бас сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаардаг болсон байна гэж. Ерөөсө байж болох бүх л асуудлууд дээр төвлөрөөд бүгдээрингийн засах
боломжтой. Хамгийн гол нь өөрийгөө маш тэнцвэртэй байдалд авчирдаг. Тэгээд ирэхээр сэтгэл санаа нэг их тэгтлээ өгөхөөрөөд эсвэл хит унаад ч юм ингээд ахаа болоод ер нь бол бясалгал хийн гэдэг нь өөрөө хүнийг маш тэнцвэртэй хэмжээстэд авчрахыг л хэлдэг. За тэнцвэртэй баланс үе гэж ярьдаг. Тэр тэнцвэртэй хэмжээстэд байх үед хүнд ямар ч юм тохиолдсон бай хүн тэгтлээх унаад идэггүй. За бүхэл одоо төвшөндөө хүн тэнцвэртэй байхаар ухаалаг шийдвэрүүд гаргадаг. За бүхэл төвшөндөө тэнцвэртэй хас гадна хүний дотоод потенциал өсөөд байнгын гэрэлтэх хүчтэй чадамж үүсгээд ирэхээр энэ нөгөө бясалгал хийхэр чинь дотоод гэрлийг л гээд сунгаагаад засаад гэрэлтүүлээд өдөөд бас сэр том болгоод байдаг. Тэгээ нөгөөч ингээ байнга гэрэлтэх чадамж өсөд тохоор нөгөө гэрэлт чинь гэрлэл буюу сайн сайхан буцаагаад татагддаг хуйлтай шүү дээ. Тэгэхээр энэ хуйландаа л яг л болдог. Тэгвэл надад ерөөсөө сайн сайхантай найз нөхдүүд цугларах. Миний нэг болохгүй байсан зүйлсүүд надаас зүгээр өөрөө явах. Би яв гэдэггүй. Өөрөө явдаг. Надад тааламжгүй миний одоо энергит юм уу, миний эргэн тойронд хэрэггүй байсан бүх зүйлсүүд өөрөө яваад өгдөг. Өөрөө л орхиод явна гэсэн. За тэгээд үйлдэлүүд нь бас хомигдчихдаг. Тэгээ би нэг очих гэдсэн болохгүй байсан. Магадгүй би ингээд нэг ямар үр дүн гарахыг мэдэхгүй эргэлзээдсэн зүйлсүүд ч гэсэндээ шийдэгдчихдэг байхгүй. За тэгэнгүүтээ ишээ дахиад цаашаа ярих юм бол амжилтууд орж ирнэ. За одоо яг чи юу хийх ёстой юм бэ заяа? За чи барилга барих ёстой юм уу? За чи яг дуудуулах ёстой юм уу? За чи бусдад зориулаад одоо сайхан шинэ ааруул гаргах ёстой юм уу те? Шинэ одоо технологийн тийм. За чи хүн төрөлтөнд зориулаад одоо энэ жимсийг ашиглаад ийм бүтээл гаргах юм уу гэдэг юм уу? Тэр юу идея, тэр санаа, өөрийн дотоод тэр чадамж авьяас нь ингээд илрэх харагдав. Тэгээ тэр лөө ингээд чиглүүлээд байдаг. Тэгэхээр бясалгал яг намайг миний явах хэвээр зам дээр гаргаж өгдөг. Зам дээр гаргаад өгчгтэр тэр чингээ цаашаа. Угаасаа өөрөө зам дээр гарсан бол хүний амьдрал ингээд урагшилчдаг байхгүй. Тэгээд тэр одоо зам дээр гаргаж өгж байна гэж. Тэгээд зам дээр гаргаж өгөнгүүтээ тэр миний хүчийг ихсгээд өгөхөөр түнд хэрэгцээтэй эрчим хүчээр би баяжиж байгаа. Тэгээд түнд хэрэгцээтэй хүчийг би одоо үйлдвэрлээд ирэхээр амжилт гарахгүй байх гэж байхгүй шүү. Тий амжилт гарахгүй гэж байна. Тэгээд гэрт нэг хүн бясалгал хийгээд ирэхээр одоо гэрт байгаа бүх хүмүүс нөлөөлдөг. Би энэ ч бясалгаад гоё болоод байгаа юм шиг боловч үгүй. Миний хажууд байгаа бүх хүн нөхөр байдаг юм уу, хүүхдүүд юм ээж аав хамт байдаг юм уу, ах トゥ ус хамт байдаг юм уу тэр хүмүүс. За тэгээд ажлын хамт олон. Тий та бясалгаад гэрэл үйлдвэрлэж л байгаа бол энэ орон зайд байгаа бүх хүмүүст л адилхан нөлөөлж идэг. Тэр хүмүүсийн дотоод тэр мөн чанар таны тусламжтайгаар сэрдэгэ. Тэгээд эн чинь орчноо ч гэсэндээ өөрчлөх боломж байгаа. Ингээд цаашаа байнга хөвсөж өөрчлөгдөн. Хэрвээ маш олоолаа бид нар ажиллаа хийндээ. Энд одоо амьдралаа одоо босгонгоо бүх зүйлээ хийнгээ бясалгаад өөрдөө ажиллаад өөрдөө ажиллаад ахаар нөгөө базаахгүй үйлүүдээс бол өөрөө ирэхгүй холтчихдаг. Хорцорчлууд байд юм уу? Нөгөө базаахгүй бодлууд байд юм уу? Нэг өөрөө мэдээд ч юм уу санаатайгээ самс руу хийгээдсэн үйлдэлүүдээс болждаг. Тэгээ тийм зүйлсээ ер нь ингээ баг гээгээд ерөөхдөө нэг юм бод хүн болчдөг тий. Нэг муу зөвлөлт хэлхийхгүй. Нөгөө худлаа ярихгүй эхэлнэ. Худлаа ярьж угасч чадахгүй юм хэл амч яар. Тэгээд нэг онцгой хүн үйлдэлүүд хийж чадхаа болчдөг. Тэгээ тэр бүх үйлээс намайг ингээ чөлөөлөд өгдөг. Тэгэхээр би их амар амгалантай. Одоо би өөртөө таалагдчих эхэлнэ шүү дээ. Би худлаа ярих шаардлагагүй, илдүүд болоо үйл хийдэггүй, асуудал тарихгүй болно. Надад хорцорчлууд байхгүй. Бүр тэгж ярих юм бол хоолнд хүртлээ өөрчлөлт гардаг. Их идэхэ болчдөг, баг иддэг болдог. За нөгөө тамхи татах, арх уух, морьтой тоглох гэдэг юм уу. Энэ бүх хорцорчлууд өөрөө үгүй болдог. Би гарыг гэж бодоогүй байх үед шүү дээ. Тэгэхээр ер нь доод автомжийн гэж бид нар ярьдаг л та. Доод автомжийн үйлдвэрлэлүүд. Тэр гуних, гутах, гомдох, уурлах, атаархах, шунах тий. За дээрэс нь доод автомжийн гэж ярьдаг тэр хортой зүйлсүүд буюу биднийг өвтгөж байгаа зүйл гэдэг чинь доошол хэмжээс юм байж таараа. Тэр зүйлсүүд над дээр ирэхэ болно, надад тохироо болно. Угаасаа хэрэгжилж чадахгүй болдог. Тэгээ одоо химийн бүтээгдэхүүн элдвэд болоо зүйлсүүд шүү дээ тий. Тэгээд тэрнээс ингээд өөрөө л ангижраал аажмаажмын явсаач тэрийг хувьслыг хэлээд байна. Энэ хувьслууд ингэж явсаар байгаад жинхэнэ одоо тэр нэг ариун хүнийг бол бүтээж идэг л та. Энэ бүх зүйл зүгээр бясалгал хийж байгаа хүнд ажмаар маш хурдан хугацаанд ирдэг юм одоо маш жижиг үр дүн ярьж штэ өнөөдөр. Тэгээд дараагийн түвшинд бол одоо яана гэж бодож байгаа яг одоо энэ амьдралын хамгийн том асуудал болж байгаа өвчнийхээ шалтгааныг хүртэл хүн засчихж байгаа. Бясалгал хийгээд штэ тийм ээ. За ингээ өвчин гэж одоо том асуудлыг хүртэл шийдэж яхад
Тэгвэл хамгийн цааталтаа нөгөө яриадсэн маш том одоо хүний амьдралын хамгийн чухал зүйлсүүдийг ч гэсэн шийдэх чадaltaй. Ийм л одоо техник шүү дээ. Ийм л одоо ухаан юм шүү дээ, тий. Тууштай хийхэд л тэгэл үр дүнгийн үзнэ. Хамгийн гол юм л өөр дээр үр дүнгээ үзчихэд л хүн одоо өөрөөсөө гадна бусдад болвол яахын арга бол хүн болгон сайн сайхан юм хүн бусдаа хуваалцдаг шүү дээ, тий. Тэр шиг л хүн өөр дээрээ эхлээд үр дүнгийн үзчихэл хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг одоо яг манайх маргааш гэх гэдэг те. Та яг одоо өөртөө шийдвэрээ гаргаад эхлээрэй л гэж хэлэх байна. За тэгээд өнөөдөр бол бяцлаглалын яг энүүхэн жаахан хэсгийг бид нар ярьж амжлаа гэж хувьдаа бодож байна. За ярих юм бол маш одоо өргөн дэлгэр сэдвээ маш олон зүйлтэй холбогддог байгаа. За дараа хэдүүлээ бас ингээд ярилцах боломж бол олно гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд гурлаа ингээд хамтаа суугаад ярилцах нь тэгэхээр сайхан байлаа. Маш хэрэгтэй юм подкаст болсон болов уу гэж бас бодож байна. Тийм болохоор дараа дахиад бас энэ бяцлаглалын талаар ярилцсанаа. За баярлалаа. За тэгээд удахгүй та бүхэнтэйгээ дахин уулзцаая. За баяртай.